Одоо энэ дэр ингээд миний утсыг гаргаж ирээд үзэх юм бол ингээд чатан дээр алнаа, харнаа, тэ үхээч гэдэг зөнтөө. Баян үлгэд консулын газар байгуулах нь олон шүү дээ, зөв шүү дээ гэдээ ярьсан байхгүй. Бид нар орхон баяр гэдэг үнийг ярих гэдэг юм уу, тэ эхнэрийг ярих гэдэг юм уу гэдэг асуудлууд гарсан. Бидгтээ бол тэр үнийг бас өмөрмөргүй. За сайн бэлцэн ажлын дараа подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор Мөнхбатын мөнх сайхан аюулгүй байдлын судлаач хүрэлцэржээ. За сайн байна уу? Сайн байна уу? Урилга хүлээж авч ирсэн явдал баярлалаа. За нэвтрүүлэгтээ өрсөнд бас баярлалаа подкастт. За таны сүүлийн үед хийж байгаа судалгааны чиглэлүүд анхаарал татж байгаа мэдээллүүд юу вэ? За ерөнхий одоо Монгол хүний оюун санааны дархлаа гэдэг асуудлыг их ярьж байна да. Тий одоо фэйсбүүкээр ч гэсэн сошиал орчинд ч гэсэн ер нь их ярьж байна. За оюун санааны дархлаанд бид нар ер нь хэр дархлаатай хүмүүс байна? Ер нь одоогийн нөхцөлийг та юу гэж дүгнэж байна? Одоо ерөөсөө Монгол улсад бол оюун санааны одоо Монгол улсын иргэд болоод Монгол улсын нийт одоо нийгмийн хэмжээнд оюун санааны дархлаа гэдэг асуудал бол үндсэндээ байхгүй гэж хэлж байна. Тэгээ яагаад тэгэхээр бас нэг хэд хэдэн нарийн учиртай. За жишээ нь болохоор манай Монгол улс чинь өөрөө сүүлийн одоо 300 гаруй жилийн турш ийм оюун санааны дархлаа гэдэг зүйлийг одоо хамгаалах ямар ч боломжгүйгээр ирж гисэн. Яагаад тэгэхээр ингээд 300 гаруй жилийн турш ийм гадны төр үзэл суртал ийм зүйлүүд бол нэвт одоо шингэсэн. Тийм. Тэгэхээр одоо нөө оюун санааны дархлаа гэдэг чинь эхлээд юу юм бэ гэхээр энэ нөө хүний биеийн одоо нэг дархлаа гэж байна шүү дээ. Эрүүл мэндийн одоо хүний биеийн дархлаа гэдэг шиг энэ тэнд одоо бие өвдөд өрөвсөл үүсээд байх юм бол яадаг үлээ те. Яг үүнтэй л адилхан энэ оюун санаа гэдэг зүйлийг чинь өөрөө хордуулах, түүний чинь одоо дархлаа алдагдах, өрөвсөл үүсэх, өвдөх ийм зүйлүүд бол гарч байгаа. Тэгэхээр энэ оюун санааны дархлааны асуудлыг би бол номер 1 болгож ярих их. Энэ талаар бол бас нэг зарим судалгаануудыг бол хийж байгаа. Тэгээ энэ дэр болохоор ажигласан зүйлүүд нь юу байгаа юм гэхээр нэгдүгürt болохоор 1600 оны сүүлч одоо дунд хэсгээс манжийн дарлалд одоо Монгол улс 200 жил орж байгаа. За ингээд 1800 он гараад эхлээд за 1800 оны сүүл за 1900 оны эхээр Монгол улс одоо манай ардын хувьсгал гарч байна. За тэгээ араас нь одоо социалист нийгэм тий. За ингээд Оросын бодлогууд орж ирж эхэлж байгаа. За ингээд цаашлаад 1990 оны ардчилсан хувьсгалаар ардчилсан нийгэм рүү бид бүхэн шилж орлоо. За энэ нь болохоор баруун Европын буюу за Америк, Англи одоо тэргүүтэй орнуудаас орж ирж байгаа ийм одоо үзэл сурталд маш их хавтлалт. Тэгээ үндсэндээ бол сүүлийн 300 гаруй жил Монгол улс өөрийн одоо тарих толгоогоор бол явсангүй. Энэ маань өөрөө маш том юм оюун санааны тэр дархлаанд нөлөөсөн. Үндсэндээ тэр дархлаа бол маш их сүлдсэн байна гэж харж байгаа. Тэгээ эдгээрийг ингээд он оноор нь тухайн одоо нэг үе үеэр нь жоохон бас дэлгэрүүл явуул зүгээр. Тийм. Тэгэх юм бол манжи үед болохоор жишээ нь ингэж байгаа. Засагт хаан, Сэцэн хаан за ингээд одоо дөрвөн юунд хошууны одоо аймгийн засаг захиргаанд ингээд хувааж байгаа шүү дээ. Тэнгүүд эдгээр ингээд энэ хуваасан тэр засаг захиргаануудын нэгжүүдийг Бээжинд одоо ургийн бичгээ авчираач. Угийн бичгээ. Монголчуудын. Тэрийг одоо ингээд Бээжинд хэвлэх нэрээр аваачиж устгалд оруулсан байна. Тэгэхээр ч нэг монголчуудын оюун санааны дархлаанд юу чухал юм бэ гэхээр хууч нэг ураг удмаа мэддэг байх. Үг дээдсээ мэддэг байх. За үүх түүхээ мэддэг байх гэсэн ийм чухал зүйлүүд нь тэр цагаас хойш ингээд алдагдаад эхэлж байгаа. Багаар. За ингээд алдагдаад эхэлж ангууд социализмын үе рүү ороод ирсэн. Социализмын үе рүү ороод ирэнгүүтээ за 1925 оноос эхэлдэг үлүүдээ энэ овг хэрэглэхийг хоригдж эхэлж байгаа. Ургийн овг хэрэглэхийг. Тухайн үед одоо засгийн газрын нууц тогтоол гараад одоо бол ил болсон баг. Ургийн одоо овг хэрэглэхийг хоригдж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь тийм одоо боржгон овгтой одоо тэр
тэрний тэр гэж явдаг байсан бол тэр овгийг огт хэрэглэхгүй, ургийн овгоо огт хэрэглэхгүйгээр шууд одоо мөнхөтийн мөх сайх. Ингэж явдаг болж байгаа гэсэн үг. За энэ бол бас маш хортой асуудал байсан. За тэгээд намайг одоо юу яагаад гэдэг вэ юм? Либертар үзэлтэй хүмүүсийг одоо ингээд шүүмжилж ийн гэж хүмүүс бодоод идэг. Үндсэндээ бол зүгээр ингээд энэ нэрийг барьж бусдыг одоо ингэж тарих толгойг нь эргүүлж байгаа. Энэ Монгол улсын одоо энэ оюун санааны одоо иргэдийн оюун санааны дархлаанд нөлөөлж байгаа ийм хүмүүсийн одоо үйлдэлүүдийг л шүүмжлээд байгаа. Түүнээс тэр үзэл бол чөлөөтэй шүү дээ. За тэгэнгүүт энэ би ч одоо нөө социализм ч гэсэн бас ярихгүй болохгүй тийм. Энэ үеэр чинь монголчуудын одоо энэ алтан уургийн хаад ноёд. За мөн дээрэс нь одоо нөө лам нарыг одоо маш олноор нь хамургалан одоо хэлмэгдүүлэн устгасан явдал байна. Тэгээ энд чинь нөгөө нэг бас нэг Монголын оюун санааны нэг тодорхой хэсэг явж ирсэн. Тухайн үед бас нэг их орныхоо төлөө нэг ийм эзэн гэсэн сэтгэл байдаг байхгүй. Юмны эзэн. Одоо миний машин, миний газар, миний их орон гэдэг ч юм уу те. Энд чинь нөгөө юмны эзэн гэсэн нэг сэтгэл байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тэр эзэн сэтгэлтэй хүмүүс тэр үеэр маш олноороо устсан болов гэж харж байгаа. Миний их орон, миний газар шороо гэдэг ч юм уу те. Ийм хүмүүс чинь ер нь бол ингээд тухайн үеийн одоо тэр алтан уургийнхан чинь тухайн одоо аймаг хошуудын одоо ингээд захирагч ноёноор байлаа шүү дээ. За тэр лам нар ч гэсэн бас тодорхой хэмжээнд бас оюуны бас мэдлэгтэй хүмүүс маш их байлаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүсийг ингэж хомруулан устгасан ийм үйлдэл гарсан. За ингээд сүүлд одоо манай Тагнуулын ерөнхий газар дээр нэг ном гарсан байлээ. Тэр болохоор юм юуны Оросын холбооны улсын одоо энэ нууцаас гарсан материалууд гэдэг тийм одоо юуг орчуулж ингэж гаргасан байл. Тэрэн дээр одоо энэ талаар бас нарийн юмнууд бас байгаа. Маш сонирхолтой зүйлүүд их гарч ирж байгаа шүү дээ. За ерөнхийдөө бол ямар ч улсад бол одоо гадны бодлого бол гадных л байдаг. Үндсэндээ бол хүн өөрийн бодлороо өөрийн тарих толгоогоор бол нэг амьдралаа авч явахгүй бол өөрөө л хүн ер нь бол нэг ашиглачий гэсэн бодолтой юм шиг юм хандаад байгаа байхгүй юу. За ингээд тэрнээс хойшлоод ирэнгүүт ардчилсан нийгэмтэй бид нар залгаж байгаа. Эрх чөлөө, ардчлал тэгээ маш олон одоо нөө нэг жоохон юу ажилласан хүмүүсийн чинь жоохон диктатуртай байсан хүмүүсийн чинь ингээд тийм гой үгнүүдээр ингээд бас хуураад эхэлж байна. Тэгэд энэ ардчлал энэ либерализм энэ онол бол ерөөсөө коммунизм, социализм, либерализм ингээд баахан ингээд онолууд байгаа. Энэ онолууд бол үндсэндээ одоо баруун чиглэлээс ингээд анх одоо ингэж энэ тэнд ингэж гарч үүсч давлгаалж байгаа онолууд байгаа шүү дээ. Тэгээ ийм энэ олон онолууд донд чинь Монгол улсад яг аль нь тохирох юм, аль нь ойролцоо байсан гэдгийг шууд бодож үзэхгүйгээр баруун Европоос авчирч манай үндсэн хуулийн дээр авчирч шууд нагаа хийцэн. За ингээд 1992 оны үндсэн хууль одоо үүссэн бий болж батлагдчихж байгаа. За энэ үйл явцад чинь одоо монголчуудад юу тохиолдож байна гэхлээр сайн зүйл нь бол үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй илэрхийлэх, монголчууд хувийн өмчтэй байх маш олон одоо юм давуу талууд үүсэж байгаа. Гэхдээ нөгөө өмнө хийжсэн социализмын үед чинь бас сайн зүйлүүд байсан. Одоо тэр маш олон одоо энэ үйлдвэрүүд баригдчихсэн. Одоо бид нар чинь бас Азийн нэг хэсэгтээ бас цагаан дагна гэдэг хоттой ер нь их айтайхан одоо хөгжиж исэн юм сүр бараатай байлаа шүү дээ. Тий. Ингээд эдгээр зүйлүүд нь ингээд нөгөө өмнөхөө ингээд дэвсэж гарч ирдэг. Үе үеийн нийгмүүд. Тэгэд ийм олон зүйлүүдийг ингэж манайхан давж гарч яваа 300 гаруй жилийн турш одоо бус дэвшил байсан. Одоо ер нь бол тэгж хэлэхэд буруудахгүй. Одоо бусдын ийм гадны үзэл суртал өөрийнхөө л яваагүй гэсэн. Ер нь бол хүн өөрийнхөө явах шиг одоо сайхан юм байхгүй шүү дээ. Тэр шиг юм өөрийнхөө л ерөөсөө өөрийнхөө сэтгэхээгүй өөрийнхөө одоо хашаа хороог чигчилж амьдрмаар шүү дээ. Ер нь өөрөө өөрийгөө хөгжүүлж бас явмаар шүү дээ. Яг ийм л санаа. Одоо ер нь нэг ийм хандлага байгаа. Залуучууд их сүрхий болж байна. Мэдлэг мэдээлэл нээлттэй болцсон. Сургуульд сурахаас гадна хүмүүс хаанаас ч мэдээлэл аваад өөрсдөө хөгжүүлэх боломжтой болсон байна. Гэтэл сая ерхий нөгөө Яшийн шалгалт боллоо шүү дээ. Энэ дээр дундаж оноо нэлээд доогуур гарч ирсэн. Гэтэл одоо тэр хоёр ойлголт хоорондоо зөржин гэж хараад байна л да. Яг шалгалтаа үзсэн чинь төвшин маш доогуур байдаг. Гэтэл бидний хандлага болтой залуучууд их гоё болж байгаа, мундаг болж байгаа гэдэг мэдрэмж аваа яваад байдаг. Тэгээ энэ дээр таны бодол ер нь одоо бидний ирээдүйн мэдээж залуучуудаас хүүхдүүдээс хамаарна. Эдний маань одоо тэр үз чарж байгаа байдал, тэр төрний ярьдаг оюун санааны дархлаа яг өөр үзэл бодол юм нь ер нь ямар хуу байна гэж та үнэлж байна.
энэ болохоор хоёр талтай. Одоо энэ залуучууд мундаг байна гэж байгаа. Нөгөө талд нь одоо оюун санааны хувьд доогуур төвчний хүмүүс ч байна. Энэ талтаа болохоор одоо Есүс оноо муу байна гэж байна. Тэнгүүтээ нөгөө талтаа Есүс оноо өндөртөө хүмүүс цөөхөн байгаа тийм тий. Гэхдээ Есүс оноогоор одоо Монгол хүний энэ тарих оюуныг дүгнэх нь бол маш өрөөсгөл ойлголт гэж хардаг. Учир нь болохоор энэ чинь нэг 12 жилийн тэр ерөнхий боловсролын сургуулиас ахуулаад тухайн хүүхдүүд чинь өөр сонирхолтой өөрийн сонирхоогүй хичээл сонирхсан хичээл гэдэг төрөл бүр юм байна шүү дээ. Ер нь бол манай Монгол улсын боловсролын систем бол маш том асуудалтай систем. Яагаад гэвэл энийг бол би маш их хурцаар шүүмжилдэг. Энэ систем бол хүүхдүүдийг ерөөсөө залхаанд цээрлүүлэх. Одоо ингээд Монгол хүнийг яг одоо тэр нүг дуртай сонирхолтой зүйлд нь ингээд түлхэж хөгжүүлэх ёстой болохоос биш. Залхаагаад ах юм бол тэр чи бүхлүүтээ 12 жилийн турш ингээд залхаж сурж шít бүр ингээд дургу сурж шít. Ямар ядаргаатай математик хичээл вэ гэд. Тэг хүн болгоны амьдралд одоо тухайн хичээлүүд бүгд хэрэгтэй юу үгүй юу? Ийм ойлголтуудаа ерөөсө бодохгүй байгаа байхгүй. Нэгдүгээр ангийн хүүхдүүд нэг инх хамгаалалтын сайд чинь ингээд маш их хичээл орж байна. Өөрөх юм уу жоохон иймэрхүү нэгдүгээр ангийн хүүхэд ийм том цүнх үүрцэн мангар хүндэм үүрцэн явж байна гэдэг чинь үндсэндээ манай боловсролын систем маш том алдаа. Энэ яг саяны миний түрүүний ярьсан оюун санааны дархлаа гэдэг зүйл ерөөсөө байхгүй болсон. Нэг бол Оросын, нэг бол Баруун Европын энэ л мундаг. Энэ Оросын энэ боловсрол мундаг, энэ Баруун Европын боловсрол үнэхээр мундаг. Энийг авчраад зүгээр маа наач. Тэгээд наагаа хийчихар чинь шал өөр хүмүүс нааж хайдаг байхгүй. Монгол хүмүүс чинь зан харин шин Орос хүүхдүүдээс өөр, Америк хүүхдүүдээс өөр, ген ДНХ-ний хувьд бас өөр. Амьдрах одоо нийгэм нь өөр. Манайх чинь үндэс суурчин өөрөө нүүдэлчин соёлтой ард түмэн шүү дээ. Тэгэхээр чи тэр суурин соёлтой ард түмний юм чинь шууд авчрал тах гэл нараад байгаа. Үндсэндээ Модар Эрдэнэ яриад идэг сүүлийн 100 жилэл нэг хот болох гэж үзэж штэ гэдэг байгаа чи үнэ. Тэнгүүт тэр нөө нүүдэлчин хүмүүс төр чинь авчраа шууд тах гэл нааж хайдаг байхгүй. Альва зүйлийг хүчээр хийхээр л ерөөс болохгүй болчихдог. Тэгэхээр наан ингээд маш сайн судалгаа яваад энэ Монгол хүүхдүүдийг яаж хөгжүүлвэл болох юм. Ер нь багаас нь яаж хөгжүүлэх юм гэдэг. Айхтар жишээнүүд байна шүү дээ. Хятад одоо хүүхдүүдээ яаж хөгжүүлж байна. Японочууд яаж хөгжүүлж байна. Хүндээ яаж анхаарч байна. Эдгээр чи зүгээр нэг хийгээд байгаа зүйл биш байхгүй. Одоо сүүлдээ тэр хятадуудаас Баруун Европын айж ингээд нэг мэдээ гарсан байсан шүү дээ. Тэр чи хүүхдүүдээ нөгөө нэг багаас нь ингээд бүр үнэхээр амар системтэй өсгөж байгаа байхгүй. Тэр одоо нөгөө цэрэгжилт одоо юу гэдгийг хичээл зүтгэл тэр номын саман яагаад тэгж дүүрж байгаа. Тэр номын санг ингээд өглөө нэгтгэхэд гадаа нь тэр ойчрлоо зогсож байгаа тэр байдал чинь өөрөө тэр хүмүүст юу ойлголцсон болоо тэг зогсож байгаа. Тэгэхээр боловсролын систем бол үндсэндээ эзэлтийн ерөнхий шалгалтаар л бол шийдэгдэх. Энэ бол зүгээр яг хуу дөхөө тэрэнгүүт нь жоохон бэлдэж байгаа л зарим нь орж байгаа баг. Зарим нь одоо дуртай сакс болволоо хөөж явж байгаа л орж байгаа. Тэгэхээр нөгөө дүнлэгийн тааруу байна гэдэг нь манай боловсролын чанар тийм байна л гэж дүгнэх гэдэг. За ерөөсөө тэрний л алдаа. Тийм. Одоо тэр үнэлгээд муутай хөхт орж ирнэ. Жишээ нь одоо энэ муу хэлээд идэг нөгөө хувийн ихтэй сургуулиуд төр чинь одоо дөнгөн данган босгоод авсан хүүхдүүд орж ирнэ шүү дээ. Гэтэл тэр хүүхдүүд төгсөхдөө үнэхээр өндөр түвшинд бэлтгэдэг сайн одоо боловсруучсан болоод ажилд орж чадчих шүү дээ. Тэгээд ийм байдалтай байхлаар одоо Монгол улсын их сургуулийг төгссөн хуульч их засаг их сургуулийг төгссөн хуульч хоёр төгсөөд адилхан л ажлын байран дээр үзэж байна. Адилхан л одоо шүүхийн тархинд хоорондоо мэтгэлцээ нэг ялж ялагдаад явж байна. Ерөөсөө энийг төгссөн болохоор энэ нь доошоо байна гэсэн ойлголт хуулийн салбарт л байхгүй. Одоо ширхэг утга төгссөн залуучууд мундаг байна. Тийм. Тэгэд тэгвэл тэр залуучууд бол Есүс оноо тухайн үедээ бол нэг за 490 оноотой одооны босгор бол байлаа гэж бодъё л доо. Тэгвэл Монгол улсын сургууль 800 оноотой хүүхэд ийссэн байлаа гэж бодъё. 800 оноотой хүүхдүүд хичээдэг хүүхдүүд байгаад байна. Хичээгээд бас их сургуульд орчод гэсэн сайн сурсараа төгсөж чинь. Нөгөө нэг их засагт орсон хүүхэд 490 оноотой хүүхэд хичээсээр байгаад төвшөнд дэшилж чинь. Тэгээ энэ хоёр чинь ингээд ажлын байран дээр гараад цаашаа ажиллаад ингээд дахиад явхад
тэнцүүл явж байгаа. Тэгвэл энэ 490 оноотой хүүхэд муу гэж дүгнсэн бол энэ хүүхэд сурах явцдаа сайжирч болдго юм биш үү? 4 жилийн хугацаанд одоо ингээд улам сайн хөгжөөд ингээд ихтгэл маш сайн тавьдаг болоод ийм болж болд юм. Тэгэхээр бид нар юун дээр алдаад юм гэдэг бодох хэрэгтэй байна. Одоо яг хөө тэр сургууль төгссөн сургууль мэдээж сургуулийн чанар илдэв юм байдаг л баг. Гэхдээ байгууллагад ажилд ороход эхний хэсэгтэлтэй ямар сургууль төгснө гэдэг нэг асуултанд хариулахад хэрэг болж байгаа шүү. За тэгээд орсны дараа бол цэвэр хувийн гүйцэтгэл юмнаас хамаар явчихж байгаа юм л та тий. Яг зөв. 5 хүн байлаа гэж бодоход хэн юу сайн хийж чинь, хэн сэтгэлтэй ажиллаж чинь тэрийг харж л хүн чинь албан тушаал нэмэх үү байх уу гэдгийг шийдэж байгаа шүү дээ. Одоо нэг асуулт. Таач одоо сошиал зүйн нэлээд идэвхтэй юм хийж штэ. Тэгэхээр хүмүүсийн хандлага тэгэл тэр янз бүрийн бичдэг байх комент ч байд юм, чат ч байд юм. Тэндээс ер нь бидний тэр оюун санааны дархлаа гэж хэлэх үү юу гэхгүй. Мэдээлэл хүлээж авч байгаа байдал, тэрний шүүлтүүртэй хандж байгаа, бодож байгаа байдал, тэгээд илэрхийлж байгаа юм нь ер нь ямар мэдрэгдэж байна. Тэ юу яаштай. Ерөнхий бас нэг үе бодвол их тажгүй. Одоо ингээд нэг 10,000 хүний одоо нэг 8,000 хавцан ч юм уу одоо ингээд бас нэг болж штэ юм биш штэ гэдэг ч юм. Тэгээд тэндээс бас нэг нийт одоо массын нэг 10-20% ч юм эсэргүүцэж одоо ингээд янз бүрээр хэлнэ. Энд чинь сошиал чинь бас амар орон зай болчиход штэ. Харин тийм. Үнэхээр амар. Ялангуяа тэр трол хуурамч аккаунт нээж одоо янз бүрээр доромжлно. Одоо энэ дэр ингээд миний утсыг гаргаж ирээд үзэх юм бол ингээд чатан дээр алнаа, харнаа, тэ үхээч бичсэн зөнтэй баг. Уг нь бол эрүүл ухаанаар бодвол айхтар буруу юм ерөөсөө ярьсан зүйл байхгүй. Зүгээр энэ одоо хуурамч нэр нүрээ нууж одоо ингээд үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ байдлыг болооч. Монгол хүн монгол царайгаа өөрийнхөө нүүр царайг гаргаад өөрийнхөө одоо яг ингээд юугаараа үзэл бодлоо илэрхийлдэг байгаа чи. Бити өмнө ард нуугдаж нэг хинч биш болгож муухай доромжилж харлуулж тэ одоо хулгайч биш хүнийг хүртэл энэ хулгайч юу гэж зургийг пэйж дээр хурамч аккаунтаар тавихад эргэн тойрны хүмүүс нь тэгж ойлгохоор болж шин. Тэгээд тэр унсан нэр хүндийг хийн сэргэж чадахгүй. Тэг ийм байдалтай ийм одоо муухай технологи Монголд бол ороод ирсэн. Энэ сошиал орчныг бол маш сайн хараа хяналттай байлгахгүй бол 1000 одоо зөв юм яриад нэмэргүй юм бэл. Тэгээд тэрэн дээр ч угаасаа ингээд ярьж яхад кинт ингээл орж ирэл шууд одоо нөгөө амар хараалууд байгаа шүү дээ монголчуудын хэрэгэлдэг. Тэдний ч одоо бүгдийг урсгаал явчих штэ. Тэдэнд яг хүн байх юм уу эсвэл зориуд одоо эсэргүүцэж байгаа тийм яг үзэл бодол таалагдаагүй хүмүүс бас байж болно. Бас зарим монгол хүмүүсийн бас зан харилцаа бас арай дэндүү зан харилцаатай хүмүүс байна. Жохон одоо боловсролын төвшин эсвэл нөө юмыг ойлгох, олон талаас нь анализ хийх, дүгнэлт хийх одоо чадвар жохон багтаа. Шууд л энэ буруу ярьж гин гэж хэрвээ бодох юм бол шууд хараагаад эхэлдэг ч юм тий. Эсвэл зүгээр уг нь бол нөгөө бид нар чи хоорондоо ярилцж байгаа хүн хэлтэй мал хөлтэйгээд ингэж болно шүү дээ одоо. Энэ одоо юу ч юм буруу байна. Энэ бодол төр чинь би ийм эсрэг байр суурьтай байна гэд хэлчих болно шүү дээ. Тэгэхгүй зөв шууд тэр минь энэ минь алан шууд гэдэг. Зарим нь бол үнэхээр одоо тэр нөгөө юм гадна дотны нөлөөтэй зохион байгуулалттай бүлгийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа яриануд орж ирэх юм бол трол хаягууд одоо трол гэж нэрлэдэг байгаа хуурамч одоо хаягууд гэсэн үг шүү дээ. Монголоор хэлэх юм бол хуурамч хаягууд орж ирж бол маш их одоо юм бичнэ. Би одоо ингээд 200-300 гарна ингээд блоклоод дуусахгүй. Тэгээ ороод харангууд нэр байхгүй, нүүр байхгүй. Одоо нэртэй мөртлөө одоо нүү зураг мураг ерөөс огт байхгүй. Хин гэдэг нь огт мэддэхгүй. Ийм хаягууд бол маш их. Тэгэхээр тэрний санаанд хүн биш зүгээр зориудаар эсэргүүцсэн шүү дээ. Одоо тэнд чинь ард нэг юм 10 аккаунт нийцсэн нөхөр сууж байгаа шүү дээ. Тэгээд одоо 10 аккаунт нийцсэн 10 хүн ингээл нэг өрөөнд сууж байгаа шүү дээ. Тэгээд тэд нар чинь нэг хүн 10 аккаунттай өгчөөд 100 хүн над руу орж ир дайрж байгаа юм шиг харагдана гэсэн үг байхгүй. Эсвэл юм. Ийм учраас л энэ засгийн газрын үг дэмжиж болохгүй. Оюун санааны дархлаанд аимшигтай нөлөөлж байна. Тэгэхээр нөгөө талд яг энийг хязгаарлалчихна. Тэгэхээр нөгөө талд нөгөө хүмүүсийн үг үзэл бодлоо илэрхийлэх нь хязгаарлагдах уу? Эсвэл болгоомжлоод хүмүүс юмаа илэрхийлэхэ болчих тийм тал гарах уу? Тийм. Одоо ерөөсөө ирүүлжил гэсэн үг. Одоо би ирүүлжээд эхэлж байгаатай адилхан ингээд оюун санаа ирүүлжээд эхэлнэ. Яагаад гэвэл хүн чинь өөрийгөө хяндаг болох нь шүү дээ. Би энэ хүнийг одоо шууд ингээд хараал өрөөлөөр хэлж болох уу, болохгүй юу?
арай ёс зүггүй ч юм уу гэж ядаж бас нэг бодох тийм ичих булчирхаа бас баймаар байж дээ хүнд чинь тий. Энэ талаас ер нь энэ талаар бол зөв. А түүнээс биш Монгол хүний үзэл бодлыг хориглох боломжгүй л дээ. Угаасаа ямар ч боломжгүй. Монголчууд хизээч тийм байгаагүй. Монголчууд ч өөрсдөө тэр нэг эрх чөлөө ардчилсан ийм баг өөрсдөө тийм хүмүүс ихгүй. Анх 13 дугаар зуунд ч тийм байсан. Тэгэхээр чин та нарын үзэл бодлыг ерөөсөө хорихгүй хаахгүй зүгээр чи өөрийнхөө одоо над шиг яагаад ингэж хүмүүсийг шүүмжилж болохгүй гэн тий. Над шиг яагаад ингэж бичлэг хийгээд оруулж болохгүй. Эсвэл ингэж пост бичээд оруулж болохгүй. Чөлөөтэй шүү дээ. Чөлөөтэй. Зүгээр л нэр нүрээ нуусан юмны ард юу нуугдд юм гэхээр нэг бол хүнийг одоо доромжлох, нэр хүндийг унгах, гүтгэх, хараанд доромжлох, одоо байр суурийг ганхуулах, эсвэл өөрийгөө хит өвлгөн магтуулах хурамчаар нийгэм тийм сэтгэл зүг суулгах. Ийм л зүйл дээр хэрэгтэй болохоос биш өөр юун дээр ч хэрэггүй байхгүй. Тэгэхээр үннээс хүмүүс нэг үзэл бодлоос айхгүй бах уу. Таны оруулсан контент бичлэгнүүдээс хамгийн их тийм эсрүүцэлтэй тулгарсан нь ямар агуулга дээр хэрэгтэй вэ? Юу байсан? Сая нөгөө манай монголчууд маань Монголд нэг хоёр үндэстэн байна. Монгол казак гэдэг. Энэ асуудал дээр би байр сууриа илэрхийлэхэд бол бас амар их эсэргүүцэлтэй тулгарсан. Ямар байр суурь илэрхийлсэн блэ? Ерөөсөө ийм амар сэдв болсон шүү дээ. Тий амар сэдв. Энд чинь нөгөө нэг миний илэрхийлж байгаа зүйл өөрийнхөө мэрэгжлийн өнцгийн үднээсээ л хүн чинь харна шүү дээ. Нэгдүгürt хамгийн нэгдүгürt нь юу байсан бэ гэхээр үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болоо хувирсан байхгүй. Одоо та бид хоёр бол одоо яриад ойлголцож болох бах тий. 30 гарцсан залуучууд одоо казак монгол залуучууд ярилцаад ойлголцоод 40 50 гарцсан хүмүүс бол болох бах. Энэ 18 9 дэх хүүхдүүд чинь гудамжинд явж байгаад энэ 20 21-т халуун цустай байгаа залуучууд баригтаар суудсан байжгаад энэ тэнд нэгнийгээ хараад тэр постыг уншсан байжгаад зодон цохон болвол яана. Тэрнээс болж хүн амьтаа хохируул яана. Ингээд бүр аимшигтай зүйлүүд ингээд цаашаага үүсэх боломж гарч байгаа байхгүй юу? Эндээс нэгдүгürt айж байгаа. За энэ болохгүй гэдгийг бол би нэгдүгürt бол энэ болохгүй гэдэг үнцгтэй байсан. Ерөөсөө ингэж алдцаж болохгүй. Хоёрдугаарт болохоор тэр энгийн нэг сэдв дээрээс л алдцаж эхэлж байгаа байхгүй юу? Консулын газар гэдэг. Тэр консулын газар гэдэг дээр би нөгөө нэг Баян үлгэд консулын газар байгуулах нь болно шүү дээ, зөв шүү дээ гэдээ ярьсан байхгүй юу? Тэг миний аргумент одоо юу шалтгаан юу байсан гэхээр Өвөр Монгол гэдээ байна. Тэнд Казахстан, энд Баян үлгээ байгаад шүү дээ. Энэ хоёр чинь тусдаа хоёр улсын одоо нэг үндэстэн, нэг одоо юм цустай хүмүүс байгаад шүү дээ. Энд болохоор Хятад, Өвөр Монгол, Монгол гэдээ бас нэг цустай юм хоёр юу байгаад шүү дээ. Монголчууд байгаад шүү дээ. Хоёулаа л бас адилхан хоёр өөр улс, тий? Энэ жишээн дээр аваад тэр Өвөр Монголд манай 3 консулын газар байна. Ирээнд байна. Манжуурт байна. Хөх хотод байна. Тэгээ тэн дээр ч Өвөр Монгол хүмүүс одоо манай консулын газрууд мазрууд дээр очиод материал энтрэ өгөөд виз хүсээд наашаа орж ирээд наадан мадам үзээд баярлаад уйлаад энийгээд явж байгаа байхгүй. Яа болохгүй. Өөрөөсөө ингээд захаа цаашаа тэр Шанхай, Бээжин гээд консул ерөнхий юмнууд байгаа шүү дээ. За ингэж болж байгаа. Тэгвэл энэ хүмүүст тэр Баян үлгэд байгаа хүмүүсийг бас нэг жоохон хүн гээд харчаач те. Заавал та нар ийм юм дээр муудалцаа яах вэ те. Наадвал ч наашаага 1600-аас 2000 км машин тэрэг бариад хотод ирээд тэгэд дахиад буцахтаа дахиад тэгж явж байгаа шүү дээ. Ямар хол илээ угаасаа. Мэдж байгаа шүү бид нар очиж исэн хүмүүс бол. Тэгээ ийм зардал энд ирээд бас хонон, өнжин ингээд ийм юмнуудыг бодолцоо зүгээр тэнд нэг салбар шүү дээ. Консулын газар гэдэг чинь одоо ерөнхий одоо консулын ийм салбар нэгжийг л тэнд жижигхэн одоо нэг юм хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямиг байгуулаад бичиг цаас хэрэгтэй юм л дамжуулцах гэдэг шүү дээ. Яагаад энийг би дэмжиж байгаа юм бэ гэхээр тэр Казахстанд чинь гараа явцсан Баян үлгээс гараа явцсан одоо энэ казак хүмүүс маш их байдаг байхгүй. Хэдэн мянгаар авах шүү дээ. Казахстанд очиж 25 жил амьдарсан, 20 жил амьдарсан зөндөө байгаа шүү. Энэ чинь ах дүүнер чинь одоо та бүтээрүүлээ гэж бодоход нэгэндээ нөгөө нэг итгэмжлэл явуулах, бичиг цаас дамжуулах ийм юмнууд аявих гард юм байна л да. Тэгээ бизнес худалдаа. Дээрэс нь нэг сонирхолтой нь Баян үлгэд 1300 хүүхэд төгсчлөө гэж бодоход тэрний тал нь шахуу Казахстан руу сурт юм бэл. Эсэлтийн ерөнхий шалгалт өгдөг. Тэгвэл энэ ардчилсан нийгэм тэд нар тийшээ сурах эрх байгаа юу? Та юу гэж бодож байна? Бага шүү дээ. Бага шүү дээ. Тэд нар сурж болно шүү дээ. Тэгвэл явбал тээ. Тэгэх юм бол сурахад виз аавна. Түүнээс биш бол миний
Хүмүүс ингэж уурлаад байгаа байхгүй. Баян үлгий лөө визгүй юу Казахстан руу визгүй шүү дээ. Өөрөөсөө тэгэл тэндээсээ шууд явчихна үстэй гэдэг. Нөө гол нь тэр нөө хэдэн зуун хүний асуудал жил болгонд давтагдж байгаа. Тэгээд тэр ах дүүсийн асуудал ийм юмнууд төр яах вэ? Бид нар заавал тамлаал ингээд бариад ах. Ер нь нэг Чингис хааны хэлс үг гэдэг шүү дээ. Хүний сэтгэлийг нь наашаага авна уу авцсан байхад би энэ хаа болдог гэж. Бид нар хорж боож үзэн ядах тусам тэр хүмүүсийн санаа цаашаа болно гэхээс наашаа болохгүй шүү дээ. Жохо ухаантай байчаач үндснээ аюулгүй байдал гэдэг юм а бодолцоочооч. Эн чин тэр болж мунхны асуудал. Өрийн хажуудыг дээрлэхдэг, товаачуудыг дээрлэхдэг асуудал байж болохгүй. Энийг би угаасаа бүр хизээж хүлээн зөвшөөрөх хүн биш. Тэгэхэд би тэрийг хэлээл. Энэ байж болохгүй. Хэрвээ ийм асуудал бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Ийм хүмүүс байгаа бол хуулийн дагуу хариуцлага хүлээгээд энэ асуудлуудыг бүгдийг ингээд зэгцлээд янзлах ёстой. Зөв. Гэхдээ та нарын маргалцсан сэдв чи ерөөсө консул байсан байхгүй даа л гэдэг ийм үнцгийг барьж ярьсан. Тэгээ энэ дэр бол нэлийн эсрэг үзэлтэй. Одоо хүртэл миний юм оруулгууд энэ нөгөө Казаки юу явж штэ нөө трол явж гин гээл. Тэгээ ногоо нүдтэй. Тэнгүүд нэг энэ Казаки юм байна, Ирлиз юм байна. Хятад юм байна. Юу би ч одоо янз бүрийн хүн болж үзлээ штэ одоо. Би ч уг нь ээж тал одоо говь алтаагаар чи юм бас шар үстэй, ногоо нүдтэй хүүхдүүд өөрхөн байна штэ. Тэгээ аав тал бол одоо энэ завхан цэцүү бол одоо талын ийм л хүн байгаа юм. Яа тэгээд ийм байр суурь илэрхийлсэн чинь баахан хүмүүс хандаад. За тэгээд амтай аймгүй зарим троол те. Янз бүр. Тий. Тэгээд ирэхлээр ер нь одоо янз бүрийн хараал ирүүл байгаа. Тэр яг хувь хүнд одоо өөрт чинь болон гэр бүлт чинь юм уу тийм дарамт болж ирж гин үү? Ер нь яаж мэдрэгдэх юм? Тодорхой хэмжээнд бас сэтгэл зүйд нөлөөлнө. Гэхдээ их амар бол нөлөөлөхгүй. Энд чинь анх нөгөө бичлэгээ хийж эхлэхдээ өөрийн үзэл бодлыг дотоод итгэл үнэмшлэл ярьж байгаа учраас буцаагаад ямар хэмжээний одоо монголчууд өөрсдөө зарим нь одоо ямар үзэл бодолтой байлээ, зарим нь одоо юмыг сэтгэж тунгааж чаддаг билүү үгүй юу гэдгийг нь одоо бодолцож үзчихэж оруулж байгаа учраас буцаагаад ирэх хэмжээний тэр атак одоо дайралтыг бол ингээд аль хэзээний тооцоолсон байгаа учраас бол тэр бол нэг айхтар хүнд бол тусахгүй. Энийг л өнгөрний хөвчлээ. Мэдээж тодорхой хэмжээнд 9 шидээрээ хэлүүлж байгаа үуч бас ямар л ойлог вэ гэж. Гэхдээ тэрийг одоо хараад гутраад ийн гэсэн ойлголт огт байхгүй. Зүгээр ингээд яа л гэж бодсон шүү дээ. Бүр нэг халан малан ч гэдэг юм уу янз бүр юм л шүү дээ. Ер нь бас нэг тийм жоох орой ганцаараа явж явах та ч юм уу болгоомжлох тийм сэтгэл. Үгүй. Би ч өөрөө нөгөө тулааны хүн шүү дээ болсон. Тийм үү. За. Тийм. Гэхдээ заавал хүн хэвдээ одоо зодс нүдгсэн юм байхгүй. Гэхдээ ер нь бол зүгээр хүнээс нэг айх тийм юу бол байхгүй байна. Гэхдээ мэдээж бас нэг жоохон энэ янз бүрийн хүмүүс чинь ингээ олон бичээд эхлэхэр ч бас тиймэрхүү юм бодно л доо. Энд ч одоо солиотой галзуу хүмүүс бас гараад ирэхийг үгүйсэхгүй нийгэм болчиход шүү дээ. Энд чинь одоо ингээд миний утсан дээр байж штин. Войс явуулсан шүү дээ. Чи яасан юм чамаагаас та ингэнэ тэгнэ. Яагаад ингэж байгаа юм бэ? Наадах гэд би бүр ойлгохгүй юм. Би бас нэг мэдэрсэн хизээний наадам билээ. Нэг бүхийн талаар бичихгүй. Тэгсэн чинь сүртэй бичээгүй нэг ойрцол юм. Тэгсэн чинь бүр нэг хүн бас бүр чат бичээ салтгүй. Тэгснэ хаана нэг үрээ дээр баг зодлох юм ирж байгаа. Тэг ч одоо зүгээр нэг наадам боллоо. Тэрэндээ нэг хүн сошиалтай нэг сэтгэл бичлээ. Тэгэхэд сэтгэл бичсэн хүнтэй зодлох гэдэг шүү дээ. Зодтолтно гэсэн юм яриад байгаа хөө гэж одоо солиотой. Харин тийм төвшөнд байгаа хүмүүс айгүй их байгаад би боддیں۔ Их хвчлийн согтуудаа үзэж мүцчээд тэгдэм болов. Одоо тэр над руу войс явуулсан хүн бол одоо хоолон согтуу байдаг. Хоёр ч хүн тэгж явуулсан согтуу ингэж войс явуулж байгаа. Ирүүлээрээ бол зөндөө штэ. Энд дэр ч одоо тэр гэхдээ тэр бичиж байгаа хүмүүсийг бол ирүүл согтууг нь бол мэдэхгүй. Энд чинь бичиж байгаа хүмүүс бол бүр маш их байгаа. Хаягаа өгч, дугаараа өгч гэдэг. Би одоо ямар хаягаа өгөлтэй биш. Дугаараа бол өгч байгаа. Өөрөө очсон дээр шүү дээ. Өөрийнхөө бас гэр бүл үр хүүхдийг аюулгүй байдлыг бодохгүй болохгүй. Тэгтээ одоо өөрөө ч очин ч гэж юу байх вэ? Бас ингээд солиотой мэдрэл юмнуудыг ярьж байгааг дагаал тэгэл юу байгаад энэ гэж яах вэ? Ер нь бол Монголд юу дутагдаад байна гэхээр боловсролын төвшин, эрүүл мэнд. Одоо энэ тархины энэ оюун санааны эрүүл мэнд. Энэ сэтгэн бодох чадвар, юмд анализ дүгнэлт хийх ийм зүйлүүд маш их дутагдчих. Энд таны судалдаг сэдвтэй хамааралтай байж магадгүй. Энэ сошиал дээр бид ч аягүй цаг зарцуулж байна. Тэнд зориуд бид нарыг одоо хагаралдан бутрах үед юм уу эсвэл ингээд ийм ховж ив рүү анхаарлын илүү их татах тийм ажлууд юу нэг
гэх юм ажиглагддаг. Ажиглагдана. Эхлээд саяны тэр ярьсан энэ асуудал дээр болохоор энэ Казак Монголын асуудал дээр чинь мэдээж одоо манай улсын их хурлын гишүүн Нараа бол өөрийнхөө үзэл бодлыг л илэрхийлж байгаа юм л та. Нөгөө талаас нөгөө хүмүүс нь бас үзэл бодлоо илэрхийлээд энд үзэл бодлын мөргөлдөөн гараад ингээд маргаан гараад үүсэж байгаа. Энийг далимдуулж дундуур нь маш их торол хаяг ботод орж ирсэн. Ялангуяа миний тэр одоо блок лист энэ миний рилүүдийг үзэх юм бол одоо тэр хаягууд бол үнэхээр аимшигтай их байна. Ингээд гүйлгээд дуусахгүй. Тэгээ би бодсон юм. Энэ жинкнээсээ үндэсний хагалган бутрах зүйл дээр одоо үндэстэн хоорондын хагалган бутрах зүйл дээр ямар нэг байдлаар өөр одоо зохион байгуулалттай хүмүүс ажиллаж байгаа юм байна гэдэг дүгнэлтэнд бол хүрсэн. Би ч өөрөө аюулгүй байдлын юм учраас мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн зүйлийг бас гадарлалгүй яах вэ? Тэр энэ дэр бол ийм хэмжээнд байна гэдэг бол үнэхээр бас аимшигтай байна. Энэ бол тодорхой хэмжээнд оролцож байна. Энэ сэдв бас ашигтай тал байна. Харин тэр хануугийн сэдв дээр бол мөн ашигтай тал. Хануугийн сэдвийг яг миний энэ бодсон өнцөг шиг бодох гээд тэгж барьж аваад тэр миний либералууд гэж нэрлэдэг байгаа хүмүүс чинь сэвэд байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Хануугийн сэдв бол бүр эсрэг. Одоо тэр угаасаа тийм солиотой галзуу юм ярьсан нөхрөө чинь ингийн одоо би байна уу, та байна уу, хинч байсан барьж авал угаасаа балбаж эхэлнэ шүү дээ сошиалд. Тэрэнд одоо тэр 15 давхрынхан оролцоогүй ямар ч байдлыг байхгүй шүү дээ. Угаасаа л шууд юу ажиглах юм чи. Нийгмийн бодит хүлээж авч байгаа. Бодит хүлээж авч байгаа хандлага л тэр юм чи. Тэгэхэд тэр нөгөө асуудал төр бол яг тийм асуудлууд бол аимшигтай дуусахгүй гүйлгээд. Заавчлаарай төр завсарлагаа үе. Ажлын дараа подкастын хамтран ажиллагчаар цагийн ажил зуучлалын платформ Viva-н ажиллаж байгаа. Та Viva-ныг гар утсандаа татаж суулгаснаар ажлын саналыг хүлээж аваад зогсохгүй шууд цахимаар гэрээгээ байгуулах юм. За мөн хаана хизээ ярилцлаганд орох тухай мэдээ, явцын мэдээлэл ч гэсэн тухайн аппликейшн дээр харагдана. Та өөрийнхөө сул цагийг орлого болгож хуурахын тулд Viva-н аппликейшнийг татаж суулгахад хангалттай шүү. Яг одоо доор байгаа QR кодыг уншуулад аппликейшнээ татаж аваад өөрийнхөө сул цагийг орлого болгож хуураарай. За одоо эргээд ярианд орцгоё. Тэгээ яг ингэж ажиглагдаад байдаг. Байсгээл нэг юм эвгүй гэмт хэргийн талаар ч юм уу эсвэл нэг элдвэнзийн олонний анхаарал татсан хов одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн асуудал байх уу эсвэл нэг буруу зүйл илсүүг байх уу гэл нэг давтамжтай хийгээд байна гэж ажиглагдаад байдаг байхгүй. Тэгэхээр зориуд тийм уур амьсгал руу бидний нөгөө бодуулахгүй байх ховноос ховны хооронд ингэж анхаарал нь тийш хандуулж явах байдал түлхээд идэм бол яг гэж одоо бид нар чинь ингээд оюун санаа нь ядарч шít бүр ингээд тарих толгой бүр ингээд сүулдэ ингээд нөгөөтгөө чи ингээд харж хагаад нэг ингээд сенсац мэдээ гарч ирэл тэрэн дээр баахан хэрэлтэл ингээд ядраа үйжсэн чинь дахиж нэг солиотой юмнууд гарч ирэл тэрний араас ингээд бүр ядраа үйжэл дахиад бухимдуулсан юм эсвэл баярлуулсан юм гарч ирэл энэ мэдээлэл урсгал гэдэг зүйл чинь өөрийнх нь үндсэн үүрэг юм байгаад байгаа юм. Одоо энэ ард иргэдийн тархитлахыг угаах одоо энэ систем чи угаасаа бүр юм алдартай системүүд маш олон байдаг. Ялангуяа энэ баруун Европын системүүд бол одоо маш аимшигтай системүүд байгаад шүү дээ. Тэр юунд Америк нэгдсэн улс одоо энэ баруун Европт өөрсдөө ашиглаж байгаа системүүд байдаг. Тэгээ эдгээр чи угаасаа жижигрүүлээд манайх дээр буудлагаж ирээл тавихад аянга зогч байгаа юм шиг байгаад. Энэ чинь 3.5 сая хүн амтай жижиг улс болохоор тэр том системүүдийг жижигрүүлээл маягаар тавьчихна. Тэгээ энэ бол байгаа бүр бодит. Энийг энэ дээр одоо Монгол улсын тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллага, энэ хууль хүчний байгууллагууд, энэ төр зэсэг онцгой анхаарч энэ өөрийнхөө аюулгүй байдлын одоо энэ иргэдийн ухамсар, оюун санаа, энэ нийгмийн сэтгэл зүй энэ зүйл дээр бүр үнэхээр маш нарийн ажиллаж энэ дээр бүр хатуу хяналт тавихгүй болохоо байсан хэмжээнд очсон. Үндсэндээ Монгол улсын энэ асуудал ч өөрөө аюулгүй байдлын асуудал болчиход байгаа байхгүй юу? Одоо энэ мэдээллийн аюулгүй байдлын асуудал, энэ яриад байгаа асуудал чинь тийм сошиал одоо энэ нийгмийн сэтгэл зүй цаашлаад одоо энэ нөө хүн ам удмын сангийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөд эхэлчихлээ. Энэтэй ч холбоотой энэ сошиалыг хүн ам удмын сантай холбонгуудаа одоо нөө гоё ганган инфлюенсер одууд чинь гадаад дотоод хүнтэй сууснаа гайхуулаад байнгын рил бичлэг хийгээд ахаар тэрийг үзэж байгаа өсвөр насны хүүхдүүд хараад ямар гоё юм бэ гадаад нөхөртөө бол тийм үү гэж бодож байгаа болов мэдэхгүй шүү дээ. За ингээд дамжаад байгаа байхгүй өдөр чинь хоорондоо маш нарийн холбоотой.
За тэгэд эрүүл мэндийн аюулгүй байдал. Одоо энэ хүний эрүүл мэнд гэдэг асуудал Монголд бол үнэхээр доод түвшинд очичлаа шүү дээ. Дарга цэрэгнэрийн хүүхдүүд гадаад руу явж имжлүүлдэг. Энд одоо хандин мөнгө босгож чадвал гадаад руу явж имжлүүлдэг. Тийм хэмжээнд л очсон. Тэгэхээр эндээ бид нар өөрсдөө ингээд эрүүл мэндийн салбар массажруулад хүмүүсээ эмчилдэг болоод гадаад дотоод явдаг Монголын имлэг сайн шүү гэдэг ийм хэмжээнд 40 жил боллоо, 36 жил боллоо очмоор байна. Өөрсдөө нефттэй мөртлөө тэрийг ингээд машин тэргэндээ хийж унмаар байна. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал буюу төрийн хар хайрцагны бодлого гэдэг юм бол байхгүй болчихдог. Саяда хэлж ин одоо гişүүд дунд аюулгүй байдлын чиглэлийн хүн байхгүй. Нөгөө талдаа та бол өөрийгөө би бол аюулгүй байдлын судлаач хүн гэж тодорхойлж байгаа. Энийг тайлбарлаад өгч яагаад та дүргээд. Тий, одоо яагаад тэгэхээр нүг гаднаас нь харж байхад л ерөөсөө юм аюулгүй байдлын чиглэлийн зүйл ярьдаг хүн ерөөсөө байдаггүй юм байна. Тэгэхээр би өөрөө аюулгүй байдлын чиглэлийн зүйл ярьж ин судалж байна. Энэ чиглэлээрээ бас яг энэ нөгөө юуны хүмүүс бас бодож л байгаа л та энэ улс төрийн одоо чиг хандлагатай ирээдүйд одоо энэ улс төр мөрт одоо ингээд орох сонирхолтой байгаа мó гэж бодож байгаа. Гэхдээ би бол тэр талаар ерөөсөө шийдэг байгаа. Яагаад заавал би гэж. Би байж болно. Гэхдээ би бол одоо энэ нийгэмд одоо байгаа асуудлуудыг хурцаар шүүмжилж байгаа хувьд бол дээрэс нь одоо яг энэ саний ярьсан асуудлуудтай холбоотой бол өөрийн оюун санааг бол тэнд бол байж болно гэж бодож байгаа. Тийм. Гэхдээ өөр бас энэ аюулгүй байдлын чиглэлийн хүмүүс бас тийш их орох хэрэгтэй. Аюулгүй байдлын чиглэлийн гэдэг та тийм боловсролтой, тийм сургууль төгссөн, тийм мэргэжилтэй гэж ойлгох юм уу? Одоо жишээ нь дотоод хэргийн их сургуульд чинь аюулгүй байдлын бакалавраар төгсөж байгаа. Одоо жишээ нь цагдаад ажиллаж исэн. Дээрээс нь одоо энэ юунд үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагад одоо ажиллаж исэн. Энэ чиглэлээ сайн мэддэг тийм хүмүүс одоо юм мэддэг хүмүүс л гэсэн үг. Аюулгүй байдлын судлаач нар байгаа шүү дээ бас. Ийм хүмүүс орох хэрэгтэй. Зөв. Таны үндсэн мэргэжил болохоор аюулгүй байдал эрх зүй, тэгээд магистр болохоор эрх зүй. Тэгэхээр аюулгүй байдал гэдэг агуулгаар боловсрол эзэмшчихсэн учраас энэ талын байр суурийг их илэрхийлж байгаа. Их илэрхийлнэ. Яагаад гэвэл угаасаа би энэ аюулгүй байдлын мэргэжлийг эзэмшээгүй байсан бол энэ чиглэлээр бакалавр аваагүй байсан бол энэ чиглэлийн судалгаач хийхгүй байх байсан. Тэгээ би чи эрх зүйн чиглэлээр судалгаа хийгээ явчих болох нь шүү дээ. Хуулийн одоо ийм асуудлууд байна. Иргэдийн амьдралд ингэж тусч чинь гэдэг ийм системийн одоо тийм судалгаа хийгээ явчих болох нь шүү дээ. Гэтэл арай өөр нүдээр хараад байгаа байхгүй юу? Аюулгүй байдлын чиглэлийн нүдээр хараад байна л гэсэн үг. Тийм өөрийнхөө нөө эмч хүн одоо эрүүл мэндийн чиглэлээр нийгмийг хардаг шиг мэргэжлийнхаа байр сууриас сэтгүүлч хүн одоо тэр чиглэлээр хардаг шиг гэх юм уу? Одоо бидэрт ер нь хамгийн ойрхон тулгамдаад байгаа оюун санааны үед бид чинь айхтар юм хүнд байдалд орсон гэж хэлж штэ. Тэгэхээр эндээс ер нь үндих тийм юм ажиглагдаж гин үү? Ер нь хувь хүн энэ дээр яаж анхаарал зүгээр юм? Хүмүүс болохоор одоо ерөөсөө энэ сошиал орчинд л маш цензуртэй л хандах хэрэгтэй. Одоо юмыг ингээд зүгээр нэг мэдээ хараад шууд ингэж шуурдаг биш. Асуудлыг ингээд олон талаас нь хараад дүгнэлт хийгээд бодож сэтгэгээд тэрхүү ажилуулдаг л байх хэрэгтэй. Тэгэд угаасаа нэг юм сошиал донтох буюу хит их цагаар бас орох бас хэцүү. Тий. Одоо тэрэн дээрээ бас ингээд бид нар чинь юу тавьж чадахгүй болчиход биш хүүхдүүд хүртэл одоо ингээд утас суудаг. Одоо яг үнийг хэлэхэд бол 21-р зуунд хүссэн үсээгүй сошиал гар утасын таблет юу гэдэг бүх хэрэглээ бол явахаас өөр аргагүй л болчихлоо л доо. Энийг дийлэхгүй болчихлоо. Технологийн одоо нөгөө хөгжил гэдэг чинь хүмүүс нөгөө машин унахгүй онгоцоор явахгүй байж чадахгүй байгаатай адилхан болох хэмжээнд очичлоо. AI хөгжиж чинь одоо энэ нөгөө робот технологийн зах зээл гэдэг чинь одоо ерөөсөө энэ хэдхэн жилийн дотор Монгол руу тэр роботууд орж ирж штэ. Одоо энэ юун дээр ингээд тайзан дээр хоорондоо зодолтой зогсож байгаа роботууд чинь ингээд улам хөгжүүл одоо удахгүй гэр мөрт үйлчлэгч хийгээ байж идэг болчихно шүү дээ. Ингээд хоол моол хийгээ те. Иргэдэд тусалж муслаад ингээд байж идэг болох гэдэг. Ингээд нийгэм өөрөө маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас тэгээ сошиалд өөрсдөө л маш сайн цензуртэй л хандахгүй л болохгүй. Ерөөсөө анализ дүгнэлт маш сайн хийх хэрэгтэй. Хэрэглээгээ одоо яаж хянах юм? Тэ багасгах юм уу? Одоо хэдэн цаг өдөртөө орох юм, 2 цаг орох юм уу, 4 цаг орох юм уу? Энийгээ тохируулах хэрэгтэй. Зөв. Сошиал та ер нь яагаад энэ сошиал дээр ингэ идэвхтэй байхаар болчих вэ? Ер нь юунаас сэтэл аваад ийм шийдвэр гарав? Би ч одоо түрүү яриад байгаа одоо энэ нэг ард иргэдийн нийгэмд янз бүрийн байдлаар ингээд энэ тархитлахыг энэ угаагаад байгаа.
ийм асуудлуудыг ингээд хараа суудаг. Өөрөө бас ингээд эн чин ганцхан саяны хилээд байгаа тэр оюун санааны дархлааны асуудлаас гадна ингээд төрөл бүрийн одоо энэ мэдээлэл аюулгүй байдал за өөр одоо юу гэдэг ингээд үндэсний аюулгүй байдлын чиглэлийн төрөл бүрийн одоо судалгаа тий ийм юмнуудаа уншиж чинь харж чинь тэгээд энэ Монголд ямар систем юу хэрэгжээд байгаа юм бэ гэдэг нь нүдэн дээр ил байгаа. Аалцны тор шиг ингээд бүх юм системийг ингээд ойлгоцсон байхад болчихж байгаа юм. Ил байгаад байгаа учраас тэрийг одоо ингээд харсаар байгаад зүгээр ингээд дуугаа суугаад байгаа маань өөрөө энэ нийгмийн үзэл санаа, оюун санаа энэ иргэдийн тархийг хордуулаад байгаа зүйлийн эсрэг хийж байгаа зүгээр эсүүлдэхүй юм болов. Тэ ингээд эсүүлдэхүй хийгээд нь штэ. Эсүүлдэхүүгээр одоо ингээд зүгээр сууж ийн гэдэг чинь юу нь бол гэмт хэрэг байгаа тоххой. Тэр дуугардаг хүмүүс зөв үзэл бодолтой оюун санаатай хүмүүс Монгол зөндөө байгаа. Тэр хүмүүс одоо ерөөсөө ингээд энэ хүмүүсийн ашиглаад байгаа энэ бидний оюун санааг хордуулаад байгаа тэр аргаар нь яг адилхан аргаар нь нөлөөлё. Нийгэмд одоо үзэл бодлоо хүргье. Тэгээ намайг хүмүүс дагагчаа нэмэх гээд дагагч бол хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл нийгэмд одоо үзэл санаа энэ оюун санаагаа хүргэхийн тулд мэдээж одоо олон дагагчтай байх нь зөв. Тэгвэл нөгөө хүмүүс яагаад байгаа? Тэр нөгөө одоо инфлюенсерүүд гээд байгаа эсвэл энэ оюун санаа хордуулаад байгаа тэр олон мянган дагагчтай энэ хүмүүс чинь өөрсдөө дагагчаа нэмээд нийгэмд одоо нийгмийг хордуулаад шүү дээ. Тэгвэл нөгөө талд нь энд би дагагчаа нэмээд энэ хордуулаад ишүү болооч гэдэг ингээд өгмөр шүү дээ. Ингэж ядаж тэнцвэртэй болгомоор шүү дээ. Тэгэхээр би бол ганцаар бол тэгж чадахгүй. Тийм учраас л зөв үзэл бодолтой залуучууд бүгдээрээ дуугарч эхлэх хэрэгтэй, ярих хэрэгтэй. Дугаа байж юусоо болохгүй. Та нар дугаа байлаа гэд чи амар амгалан сууж иж болно. Гэхдээ чиний үр хүүхэд чи амьдрах нийгэм, одоо бидний амьдарч байгаа нийгэм энэ монголчуудын оюун санаа, ирээдүйн хөгжил гэд бүх юмд энэ хамаатай. Жижиг юм шиг мөртлөө амар том хамаатай асуудал. Тийм учраас хүссүүсийг оролцож эхэлж байна. Иргэнийхээ үргийг биелүүлж байна. Тийм, иргэнийхээ үргийг л бас мэрэгжлийн байр байгаа учраас. Өөрийн мэрэгжлийнхаа одоо юуг харж байгаа учраас энэ чиглэлийнхаа үргийг л гүйцэтгэж байна. Тэгэхээр ер нь бол иймэрхүү байр суурийг илэрхийлдэг хүмүүс олон болоосаа гэж үзэж байгаа юм байна. Тийм. Одоо чөлөөтэй шүү дээ. Нэг хүн гарч ирэл юм яриад эхлэнгүүт энэ хин бэ? Энэ хэний уяаны нохоо вэ? Энэ юу вэ гэж эхэлнэ. Энэ хин бэ гэх биш. Энэ юу ярьж байна гэдэг дээр нь анхаарлаа хандуулаа. Энэ хэний уяаны нохоо вэ гэд би болохоор өөрийнхөө дотоод итгэл үнэмшлэр энийг мэдж байгаа хүний хувьд бухимдаад чин сэтгэлээс ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд би одоо их засаг их сургуульд ажилладаг байлаа гэд заавал одоо тэр талын бүх юмнуудыг дэмжээл одоо ингээд ардын намын бүх зүйлийг ингээд дэмжээ явуудаг юм байхгүй шүү дээ. Тийм ардын намынхан одоо намайг бас мэдэн шүү дээ. Энэ хамгааллын сайдыг шүүмжлээл бичлэг оруулна. Одоо боловсролын систем ингээд энэ тэгээд энэ та бол зүгээр арайчтай болоо гэл ингээд хэлнэ. Угаасаа тэгэл хүний өөрийнхөө бүгдийг ингээд хэлжил өгөх хэрэгтэй. Асуудал бодиттой хандгалтай л тий. Манай алдагтай нь лайв хийдэг хүн байх штэ нөгөө мөнх эрдэнэх гэдэг штэ. Одоо тэр хүн бол бас яг өөртөө ч адилхан маш хүчтэй байсан л хэлдэг. Хоёрын хувьд үзэл бодол ер нь хэр зүртэй. Мэдхгүй би одоо айхтар бас үзээд идэггүй штэ. Жохон орхолоор нөгөө нэг юу яагаад идэг болохоор бас баахан нөгөө нэг хараал их хэлнэ манайх чинь. Тэгэхээр н за гэл юм скролд нь гэж ярьдаг да ингээд гүйлгээл өвчтээ айхтар бол нэг үздэггүй. Тийм тэр чинь бас шүүмжилж байгаа нь зөв. Гэхдээ бас жохон нөгөө нийгэм сошиал орчныг бас нэг олон хүмүүс үзэж байгаа талбар шүү гэдэг талаас нь бас жоохон хараас. Би ч амар бухимдаж уурлан тэгээд бичлэг хийлээ гэж бодоход ер нь бол новш мал тэ одоо юу байдیں۔ Балиар заваа одоо арчаагүй юу гэдэг иймэрхүү үгнүүдийг бол хэрэглэн штэ. Тэгээс бүр нэг хүнд хараалууд арай. Хүнд хараал бол ер нь бол хэлмээр байсан ч тэ хаана хэлэх үү? Болидо ингээд цаашаа залгин штэ. Хэлүүл хэлчмээр л хэлмээр тийм хэмжээнд бухимдэн штэ угаасаа. Гэхдээ тэрийг ингээд залгихгүй бол бас энэ чинь хэдэн хүн үзэж байгаа байлаа, ямар хүмүүс үзэж байгаа байлаа өөрхий. Тэгэл манай нөгөө дүүнэр эсвэл жоохон хүүхдүүд чинь тэрийг үзэл тэргээр нэг хараал хэлэл ингээл гүгэдэвэл
тэгж нөлөөлөх юм бол нөлөөлөгч болоод хэрэггүй шүү дээ. Сая юу наадмын бүх үзүү. Бүх үзээ. За бүгдээр ямар сэтгэлтэй байна? Бүгдээр ямар байх вэ? Ер нь бол Монгол улсын наадам сайхан боллоо. Сая сүүл сонсохноо бол янз бүрийн одоо допинг бол илэрсэнгүү. Одоо түрүү болон юу бүхүүдээс үзүр бүхүүдээс илэрсэнгүү, цол агсан бүх шинэ цол агсан бүхчүүдээс допинг илэрсэнгүү гэдэг мэдээллийг юу шадарсаа тийчлээ шүү дээ. Зашгүй шүү. Тэгэхээр одоо Монгол төмний наадам сайхан боллоо, бүх бол их итаг болчлоо гэж харж байгаа шүү дээ. Тэгээд бас Монгол хүний үнэт зүйлийг сэргээсэн сайн юм муугасаа бас их болов гэж бас бодож байна. Тэгээд Батцуур аваргын тэр үйлдэл одоо Бат үлзээ гэдэг одоо тэр мундаг хүнд одоо илэг бүсээ тайлж өгөөд те ингээд явж байгаа тэр олон жилийн тэр гоё хүсэл мөрөөдөл тэр биелэгдэж байгаа тэр агшин магшин бол монголчууд ер нь тийм л хүмүүс байхгүй юу? Уян тэгээд бас нэгдэж чадвал бас хамтдаа байж чаддаг. Тэр мөр үйлдэлүүд маш гоё харагдлаа. Манай миний дэмжижсэн бүх бол одоо манай Батмагна байгаа шүү дээ. Батмагнагаа би чинь дэмжин. Одоо хэвээ нэг авраг болчихсоо гэж сууж илаа. Уус эртээ бэртээ аавын хүү. Гэхдээ угаасаа л Монгол ирчүүд мундаг байна. Тэнд чинь Бат үлзий гэж тэр мундаг хүн энэ хоёр ч өстө тамира тасартал үзлээ шүү дээ. Тэр барилдаадыг хараад бүр. Тэгэхэд ямарсан нэг өөрийнхөө дэмжижсэн бүхийг унангууд би энэ наадмыг үзэхгүй гэж шоглоомор. Бас нэг пост оруулчаал энийгээ суучлаа. Тэгээ яг хөө ер нь бол сайхан. Монгол төрийн наадам бол сайхан боллоо гэж харж байгаа. Энэ юун дээр ялангуяа тэр хүүд олон хотод дээр зохион байгуулагдсан тэр 10,000 гаруй тэр морьтны арга хэмжээ ямар гоё болов. Тэрэн дээр би өөрөө бүр зориод дээл хувцас өмсөөд аваад очсон. Тэгээ тэр арга хэмжээнд оролцож чадсан. Тэр нь бол одоо анхны тийм арга хэмжээ болж түүх бүтээлээ. Энийг жил болгоо хийдэг болчвол жуулчд маш ихээр ирнэ. Хамгийн муухай юм нь бол угаасаа мэдээж бас дугаа байхгүй шүү дээ. Хилцэн байгаа. Тэр үнийн асуудал бол арай дэндүү байсан. Морь түрээслийгээд очисон чинь цаг 30 минутын арга хэмжээнд 500,000. Тийм үү? 250,000 тий. Тэр 10,000 морь унах чинь мөнгө төлж унах юм уу те? Үгүй тэрэн дээр ч өөрөө морьтой хүмүүс очиод унчиж байгаа шүү дээ угаасаа. Түрээслэхэд тэнд чинь нөгөө тэрийг тэнд чинь 12,600 болцсон гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь 2,600 үнэ тэр хавьяас морь олж аваад түрээслэхэд орсон хүмүүс байгаа байхгүй. Тэр чинь өөрөө хуваараа нөгөө морь түрээслэх гэдэг нөгөө унулдаг хүмүүс өдөн шүү дээ. Нэг 20,000-аар цагийн 50,000 цэнг гэдэг ингээ унулдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань очиод унулж байгаа. Тэнгүүд нөгөө морин цөөрөд эхлэнгүүд үнэн тэгж нэмэгдэж эхэлж байгаа байхгүй. Тэгээ би энийг бол Монгол хүний үнэт чанар маш муудсан байна. Болохгүй. Та нар нэг цагийн 50,000-аар унулж ийж хизээч 250,000-аар 500,000-аар цаг 30 минутын арга хэмжээний унулж болохгүй. Энэ бол үнэхээр муухай тийм өлөн хомхоо сэтгэл шүү гэдгийг бас хэлээд баахан юу яасан шүмжилсэн. Тэгээд тэрэн дээр бол нэг хэдэн залуучуудаас бол юу авсан нэг 100,000-аар морь бол аваад явсан. Цаашгүй. Тэгэхээр бүгдээ 250 мянга янз бүрийн үнэтэй байсан юм. Янз бүр одоо тэр зарим нь бол 50 150 100 200 гэжсэн хүмүүстэй ярьж байгаа. За 3 морь авъя. Доошлуулчаа 140 гэж бол авсан л та. Ядаж 100 байл та. Ядаж 100 байл та. Цаг 30 минутын арга хэмжээнд бол 100,000 бол хангалттай шүү. Тэр чинь 50,000 гэд 2 цагийн мөнгө болчиход шүү 100,000 ч. Тэгэхээр болоо. Тэнд олон морьтой хүмүүс тунд ороод явхад бас л огшиж байна. Огшин шүү. Тэнд чинь бол үнэхээр одоо юу гэдэг юм. Ялангуяа тэр олон морьтой хүмүүс дунд ороод тэгэл тэр хүмүүс чинь бүгдээрээ ингээд дээл хувцсан хүмүүссэн. Эмэгтэйчүүд нөгөө Монгол одоо хатад юу гоёл чимэглэл бүх юмаа зүүцсэн. Тэгээд дээрэс нь одоо нөгөө Монголын одоо мундаг бас бахархаж хүндэлж явдаг хүмүүс тэнд их байсан. Энгийн одоо над шиг одоо залуучууд бас зөндөө байсан. Монголчууд маань ямар гоё юм бэ? Ингэж наадаас. Ингэж тэгээд дээрэс нь болохоор айгүй олон хүн. Тэр морь унснаас гадна тэр урт тэр цуваагийн чинь ингээд хашцсан байгаа шүү дээ. Тэрнээс гадна ингээд маш олон хүн тэрийг үзээд баярлаад, алга ташаад, уухалаад, хураалаад зогсож байгаа байхгүй. Монгол хүний энэ үнэт зүйл, ёс заншил, эдгээр зүйлийг чи сэргээх зүйл чи ерөөс ийм арга хэмжээнүүд юм байна. Энийг хийвэл харин манайх одоо эх оронч үзэл, үндэсний ухамсар ийм зүйлүүд сэргэнэ. Тэр гоё арга хэмжээ болсон юм лээ. Тэр бүгдээр нэг ийм юм явдал штэ. Зарим нь яг хөө ингээд багшин шавдаа гэдэг ингээд тав давуулж юм. За зарим нь найзтай гэдэг. Зарим нь бол жигнэсээ барилдаж юм. Тэр дээр ямар бодолтой байдаг? Тэр яг хөө бас л хоёр талтай. Тэр чинь зарим нь бол одоо мөнгө хийж гин.
Тэ начны даван дээр одоо мөнгө хийж гин. Тэрийг одоо хүн болгол мэдж байгаа. Бүх сонирхдаг хүмүүс маань одоо бүр маш сайн мэдж байгаа шүү дээ. За энэ нэг 300 твтэд өглөөдөө гэж харж л байгаа. Зарим нь бол одоо ялангуяа тэр одоо манай золбоо найздаа өгчөдөө гэдэг өглөө. Золбоод мөнгө авсан болов? Мэдгүй. Одоо тэр чинь хараагүй үзээгүй болохоор ерөөсөө мэдгүй. Ер нь начны даваа чи хан шид байдیں۔ Начны давааны хан шид байт. Сургалтгүй. 300, 500 янз бүрийн юмнууд яриад идэг юм бэлээ. Яг боддоор одоо тэр нэг авч өгөлцөж жоох нь харж үзэг болохоор одоо би л мэдэхгүй. Тэгэхээр нөгөө мэдэхгүй юмныхаа талаараас хамаагүй таамаг тавиад яг ер нь тэр бол начны найраа мэдээж буруу. Гэхдээ тэр золбоо найздаа өгж байгаа тэр үйлдэлийг бол болж гинэ. Энэ бол жудаг. Энд чинь хоёр төрөлтэй байгаад байгаа байхгүй. Одоо жишээ нь хинд өгөх үү? Хинд өгөхгүй байх уу гэдэг. Тэгвэл ер нь бол одоо манай бүхэн систем бол яа харахгүй энэ чинь бодолт болцсон юм байл шүү дээ. Бодлого. Битүү бодлого явж байгаа л за хаана очиод хэнийг амлж амаад яах вэ гэдгээ айл эрт тэр чинь ингээд төгөлцсөн байт юм. явчихж байгаа байхгүй юу? Тэгээд ам авах гээд эрэхтэй хин дээр юу яах вэ гэл ингээд явж байгаа. Тэгээд яг үндэсний ёс заншил одоо юу явж байгаа учраас хамгийн их харсан юм бол тэр дээшээ явсан идэл чиг үздэг юм байлээ те. Дээшээ явсан идэл өндөр даваанд бол үздэг юм шүү. Би баталгаатай мэдээлэл сонссон. 2-3 жилийн өмнө 250 сая төгрөгтэй хүн начин 5 даваад авч чадаагүй юм бэлээ. Тэгээд одоо бол тэгээд таны хэлдгээ 300 сая 500 сая гэл явж байгаа шүү. Би тэрийг тийм бас нөгөө зүгээр юунаас сошиалаас л харсан. 300 500 та байлээ л гэж л харсан. Тэгээд яг байдаг л бахал та. Тэгээ ер нь бол тэр бол яг нөгөө зарим зүйл дээр энэ бүх гэдэг чи их нарийн утга учиртай зүйл юм байна. Тэгээ бас хамаагүй мэдхгүй юм яриад ингээл тэ юу байгаад амиргүй. Гэхдээ зарим зүйл дээр их зүв юм аа. Одоо жишээ нь энэ тэр Монгол чуудын хоорондын тэр үндэсний одоо ив нэгдэл тэ энэ гоё юмнуудыг ингээд сэргээж өгөхөд тэр Батсуур аваргын үйлдэл ямар гоё нөлөө үзүүлв. Бид нар ч одоо юм манайхан чинь ямар муухай фэйсбүүкээр хэл амтай байл. Тэгээд энэ жил бол ингээд тэ сайхан нэг хайрлаж хүндлээл ингээд өнгөрлөө шүү дээ. Муу усчууд гэдэг яриа гарсангүй гэдэг дээр баярлж байгаа. Тарьтай. Батцуур аргач ер нь их сайн фэнтэй сүрэгч одоо фэнтэй хүн шүү дээ. Тэр тал нь сайлаад тал нь болдог хүн. Тэгээ саяны ер нь процесс нь хөл яриа л да. Хэнийг нөгөө Батуушг гардаг амлаа авцсан тий. Тэгээд тэр үед ер нь ямар сэтгэл төрж байна? Тэр үед ингэж байгаа. Тэр доороос гарч ирж байгаа начин болох гэж хичээж байгаа улсын цолонд хүрэх гэж байгаа залуучуудаас авсангүй болж байна. Тэгээд ер нь бол яг Батуушг гард тэр хүмүүс ингэж яриад байгаа. Начны найраа хийх байсныг тасаллаа гэдэг. Тэгээд тэр нь бас тийм талтаач байж болох юм. Одоо бид нар ч бас нарийн зүйлүүдийн дотор нь орсон юм шиг бас сайн мэдэхгүй зүгээр гаднаас нь дүгнэхэд үзэгчийн хуваар дүгнэхэд бол бас ер нь бол хоншортой. Амыг бол гоё авсан. Гоё тийм. Тэгээ бас өөрийнхөө давааг бас мэдээж бодож байгаа. Тий. За дараа нь юутай нөгөө даш харцагтай байлдаг лөө. Тий. Шарцгийг авсан. Ер нь бол юугаа харж байгаа л аваад шүү дээ. Бас энэ чинь нөгөө потенциал харж байгаа. За би энэ үнэтэй барилдаад авчнаа. Дээрээс нь бас би энэ хөрхий юу улсын цолмолонд хүрч байгаа энэ хүүхдүүдээс нэг юу байгаад яах вэ? Тэгэл ямар ч үсэн нэгж явсаар байгаа л гараал ирж. Шүүгийн 8 юу гэдэг ингээл мондох ба штэ. Ер нь бол жилийн жилд өөрийгөө баталж байт. Тэр баталцын зан дэлгүүсээ тайлж өгдөг бол өстой гоё мөч байсан. Тий. Тэр маш гоё. Тэгээ өстой жигнэс таны хэлдэг дээр ингээл муусан усчууд гэл зарим нас тэгдэг штэ. Элдв бенз хачаач үг хэрэгэлдэг. Тэгэл наадан болох ноор л нэг барыг 2 талцаал хэвлүүлэх гээд. Элэд юугүй. Энэ жил бол өстой тийм яриа гарсангүй те. Гарсангүй. Тийм учраас бүр сайхан байлаа. Бүхэн тийм хэрүүл урал болсонгүй. Тэр хүүд долоогийн арга хэмжээ тийм сайхан боллоо. Тэрний үн мөнний асуудлыг тооцвол үнэхээр сайхан арга хэмжээ боллоо. Энэ жилийн наадам бол ер нь бол өстой нэг магнат хэнэлгэсэн наадам боллоо гэж харж штэ. Тэглээ. Тэр Борхон баяр маань даян авраг. Тий. Даян авраг болчихсон. Үзүр дөрүүн дээр чинтэй байлаа. Баталцээтэйгээ байлаа штэ. Тэгээ даян авраг болсон чинь ардаас нь бас нэг нөгөөнөөс хойшлын юм явлаа. Тий. Тэр ч одоо харчаал бас
юу яасан. Гэхдээ би тэрэнд бол оролцохгүй л гэж бодсон. Ер нь бол энд бол оролцоод ерөөс аль талд нь оролцоод ирэхгүй юм байна. Нөл бас бидэрт бас оролцохгүй юм гэж бас байсан дээр баха гэж бодоод. Тэгээ яг үнэхээр тэр одоо эхнэрийнх нь асуудал бид нар орхон баяр гэдэг үнийг ярих гэдэг юм уу те? Эхнэрийг ярих гэдэг юм уу гэд асуудлууд гарсан. Би тэгтээ бол тэр үнийг бас өмөрмөргүй. Энд чинь үнэхээр одоо тийм хуулийн асуудал гаргацсан тийм байвал одоо яа их хөдөд Монгол улс чинь хууль цаацтай орно ч тийм. Тэрийгээ дагаал явна үз. Тэр эхнэрийнх нь асуудал дээр яг тэр нүүрсний асуудлууд байгаад байгаа бол тэрийг одоо шалгаж байгаа газар байгаа юм шиг байл шүү дээ. Тэр хүмүүсийн сошиалроо яваад байгаагаар тий. Тэрийгээ шалгаал тэгэл тогтоогдоод хариуцлага хүлээгээл явна. Тэрүүгээр л байг. Би зөв сая энэ үйл явдалтай холбогдуулаад зориудаар тэрийг сэвж гаргаж ирээд олныхаа давчвал гэж утсан. Элдв янзаар хэлдээл. Тэгэл бас эвгүй юм их харагдах юм байна. Хануугийн жишээн дээр ч гэсэн эхнэр хүүхдийг энэ зургийг нь олоод өгөөч тэр гэдэг их. Тэгээд яах гэж байгаа юм. Тэгэл тэр хандлага гэдэл юм байх шиг байна л та. Хануу бол ер нь өөрөө бол маш буруу зүйл ярьсан. Би тэрийг бол маш хурц сүмжилж байгаа. Тэр бол үнэхээр одоо новшин одоо үнэхээр хүний амнаас эцэг хүний амнаас бол гарахааргүй. Монголын тэр өв уламжлал соёл одоо тэр Монгол гэр ахуй тэр өнчин хүүхд гэдэг ингээд доромжилж байгаа юм новшин бол ярьж байгаа. Тэр бол угаасаа эцэг хүний амнаас бол гарахгүй. Яг нь зөрүүлээд тэр нөгөө хүүхдийн зураг мургийг олоод өг эхнэрийг ингээд өг гэж нөгөө хамаатуулдаг байдал бол хэрэггүй. Угаасаа тэр хүүхдний ярьсан юм. Тэр эхнэр нь ярьсан юм уу тий? Яг нь монголчууд нөгөө хит нөгөө уур нь хүрсэндэл юу яасан баг л та. Тийм энэ мод өөрт нь мэдрүүлээ гэж бодоод тэгсэн баг л та. Гэхдээ бас жоохон тэрэн дээр жоохон татсан дээр баха. Харин тэр Япон руу нэг охин нэг хүүхэн юу яасан бэлээ. Тэр нөө компани руу ийм ёс зүйтэй хүн байна. Энийг ийш одоо ингээд энэ юу экспортлохоо болоо гэсэн утгатай бичсэн юм шиг үлээ шүү дээ нэг охин. Тийм. Тэр нөө нэг брэнд байсан. Ямар брэнд вэ нэг хануугаа оруулж ирдэг. Тийм. Тэр охиныг бол би үйлдэлийн бол зөв л гэж харж байгаа. Бодтоор тэмцэж штэ бас юм чинь. Энэ хүн ингээд ишүү ийм ёс зүйн алдаа гаргацсан. Японч өөрөө энэ ёс зүйн асуудлуудыг бас маш хүн дээр зөвөр одоо авдаг ийм хүмүүс байгаа шүү дээ. Япон солонгосчууд бол Азад энэ шүүмжил одоо ёс зүйн асуудлуудыг зөвөр авч байгаа. Энэ бол эрүүл нийгэм. Энэ юу хариуцлага хэлбэр шүү дээ. Хариулт тооцож байгаа. Зөв яс энэ санал нэг. За та ч бас нэлээд өндөр албан тушаал ашигтай хүн. За тэгээд сошиал дээр ингээд идэвхтэй болоод ирэнгүүт л ажлын хамт олонны зүгээс байд юм уу одоо та нэг бодооч их хандлага ер нь харагдаж байна. Бас нөгөө талаас нэг гэр бүлч бас аягүй чухал шүү дээ. Тий. Гэр бүлийн талаас бас нэг болгоомжлох байд юм уу юм их юм яаж юм. Би ч одоо яг нөө юу их засгийн сургуулийнхаа одоо энэ 8 салбар сургуулийн нэг нь л дээ. Нэг салбар одоо энэ аюулгүй байдлын сургуулийн захирлаар ажиллаж байгаа. Тэгээ яг эн чинь бас нэг хамаа намаагүй би ч цэвэр өөрийн үзэл бодлоор явдаг хүн учраас ингээд юугаа ингээд үзэл бодлоо хамаагүй ингээд илэрхийлээд эхлэнгүүт сургуулийн нэр үндийг ингээд хамаатуулж гаргаж ирэх юм. Тэр асуудал бол ер нь жоохон төвхтэй. Энд ч одоо хаашийн тэгэд энд эцэг их сургуульд би ажилдаг байлаа гэд тэр сургууль яриад байгаа юм. Тэ? Би өнөөдрийг хүртэл нэг ширхэгч бичлэг хүний үгээр, хүний заавраар хийж үзээгүй. Тэгэхэд тэр сургууль ямар хамаатай. Тэгэл ажлын байр янз бүрийн ухаал төхнөөл нөгөөдөл чи эхэлсэн л байл л дээ би харсан. 9 шидээр нь хэлээл ингээд юу заах бай тэр хэлнэ үсттэй хамаа алга. Тийм. Тэр сургуулийн яриагүй юм ийшээ хамаатуулдаг. Тэр эцгийнх нь юмыг хүүхд рүү хамаатуулдаг. Ийм хамаатуулдаг байдал нь яг цэвэр ингээд жоон тасалдаг байх хэрэгтэй. Харин сая чи тэр хануугийн чинь үнэхээр онцгүй юм хийсэн үү?
хүмүүс таалагдаагүй. Гэхдээ тэрийг эхнэр хүүхд рүү нэлзах хэрэггүй шүү дээ. Тэр шиг тухайн хүн сошиал хэрэгтэй байлаа гэд тэр албан байгууллага нь хамаатуулж цэцгийг наах ширхэг шаардлагагүй. Тухайн асуудал дээрээ тухайн хүн дээрээ төглөөч. Тэр байлаа гэж заавал одоо тэр тэндээс ингэ дуурайд байгаа юм вирус биш үгүй. Зөв. За цаашдаа карьерийг та юу яаж төлөвлөж байна? Яг одоо албан тушаалын хувьд, ажиллах салбарын хувьд. За ямар ч үсэн боловсролын салбар одоо энэ аюулгүй байдлын чиглэлээр ямар ч үсэн юмнуудаа хийгээд явна. Дээрэс нь одоо энэ сошиалд одоо бас тодорхой хэмжээний бас эерэг зөв аюулгүй байдлын чиглэлийн одоо энэ нарийн ойлголтуудыг өгөх контентуудыг бас хийгээд явъя гэж бодож байна. Харин энэ аюулгүй байдал гэдгийг яг ингэж бодож үзэж байгаагүй юм байна. Айгу өргөн үрийнэ чухал асуудал шүү. Үндсний аюулгүй байдал гэж саваад идэг. Яриа л идэг. Гэтэл цаана зөндөө олноос жижиг асуудал, чухал асуудлууд бас биш үү. Одоо тэгтээ танаа энэ яг энэ чиглэлийн мэргэжилтэн хүмүүс хоорондоо холбоотой байд юм уу? Эсвэл нэг юм уулзалт семинар хийх байгууллага байдгүй. Нэгдэлж юм аа. Ерөөсөө энэ тал чинь айхтар хөгжөөгүй. Одоо жилдээ нэг 2-3 ийм юу лекц семинар эсвэл одоо нөгөө эрдэм шинжилгээний хурал мурал бол болох байх. Тэг ямар ч байсан эрх жилээс бол энэ аюулгүй байдлын чиглэлийн юг хий. Жил болго хийдэг энэ лекц одоо юу эрдэм шинжилгээний хурал зөвлөгөө энийг бас зохион байгуулъя. Олон улсын хэмжээнд бас зохион байгуулъя. Энэ дэндээс гадаад дотоодын аюулгүй байдлын чиглэлийн судлаачид эдрээ авчираад бас ураад энэ чиглэлээр бас ажлууд хийе гэж бодож байна. Тэгэд ер нь бол манайхаас бол хийж байгаа юмнууд байгаа л та. Гэхдээ бол ер нь бол дутмаг байна л гэж хэлээд байгаа. Дутмаг энэ аюулгүй байдлын салбар маш хүчтэй байж иж одоо тухайн улс орны тарих маш хүчтэй байна. Тэгэхээр энэ салбарыг одоо илүү маш сайн өргөжөөсөө, илүү хөгжөөсөө л гэж бодож байна. Зөв одоо нэг ийм энийг бүртгүүлж байгаа те. За манай подкастыг интерном хамтран зохион байгуулдаг. Интерном маш олон төрлийн номуудыг Монголд орчуулж болон Монголын зохиолчтой хамтаад эрхлэн гаргадаг. За энэ дээр Японы Мацушита Коносуке гэдэг зохиолчийн бичсэн зам гэдэг ном байна. Тэгээ энэ номын агуулга нь ер нь хүн өөрийнхөө амьдралд эзэн байх, зорьсон зорилттой тууштай байх гэдэг нь өөрөөс намаардаг юм аа гэдэг талаар зорилготой тууштай зүтгэл үр дүнд хүрч чаддаг гэсэн тийм агуулгатай энэ захын номыг одоо танд бэлгэлээ. Тэгээд энэ ийм чухал сэдвээр, ийм чухал агуулгаар тэгээд нийгэмд энэ олон янз бүрийн үнэн удал мэддэхгүй мэдээллүүд явж байгаа шуурган дундуур ийм чухал мэдээллийг өөрийнхөө одоо юм чинь бас нэг эрсдэлж штэ. Ингээд зураг гаргаад ингээд түүчээ болоо явж хагаад маш их бахархаж байна. Тэгээд энэ номд заагдсны дагуу өөрийнхөө түүхийг, өөрийнхөө замыг өөрөө зорж бүтээгээрэй гэж хэлье. За баярлалаа. Маш их баярлалаа. Гэтэ юу подкаст нь дуусаагүй байгаа. Зүгээр дундуур нөгөө саяны сэдвийн хүрээд номоо бэлгэлж байгаа. Тий, маш гоё нэртэй ном байна шүү дээ энэ одоо. Зам гэд. Өстой утханч гоё юм байна. За шимтэн унснаа. Тэгээ их гоё ном билээ. Тэгээ өргөжлүүлээд хоёлаа. Одоо жоо гэр бүлийн талаар товч мэдээ. Одоо хідэн хүүхэдтэй вэ? Хідэн хүүхдүүдээр болохыг зорддог вэ? Би ч одоо их залуудаа болсон. 19 настай. Тэгээ 18-таа одоо үерхэж эхлээд 19 настай болсон. Тэгээд эхнэр 4 хүүхэдтэй хамт. Оо ямар гоё. Тэгээ олоола өнөр гэр бүл шүү дээ манайх ч бас. Тийм байна. Сайхан дурсамжуудыг бүтээгээл явж л байна да. Тэгээ нэг ийм үг гэдэг чинь одоо ямар ч гэр бүлд одоо эрэгтэй хүний ард эмэгтэй хүн одоо хань ижлийн төлөвлөгөөр нөлөөлөх байдгаа гэх. Тэгээ та одоо ийм зөрөгтэй үйлдэл хийгээ явж байгааг харахад бас энд ихнэр гэр бүлийн үнэтэй нөлөөлдөг байх та. Ихнэрийн талаас нь юугаа бас их аав нөө бас адилхан багш хүн байгаа. За. Тийм тэр чинь хоёулаа боловсролын салбарын хүмүүс. Тэгээ энэ манай ихнэр болохоор дунд сургуулийн багш. Би болохоор одоо их сургуульд ингээд 10 гаруй жил ер нь 11-2 жил ажиллажлаа. Тэгээ ер нь одоо яг юу чиглэлээр гэр бүлээ одоо мэдээж үүргүүдээ хуваагаад гүйцэтгээд аваа явна. Манай хүн ч юм бол ер нь бол маш ажилсаг их олон төрлийн чадвартай мэрэгжилтэй. Тэгээ тогооч бол тогооч одоо. За дээл хувцс мөвцгийг бол маш сайн ойно. Тийм одоо охиндоо зааж өгч байгаа. Тэр үндэсний одоо тэр хатгах одоо юу гэдэг
Тэр бол маш өндөр хэмжээнд. Маш гоё одоо юун дээр. Одоо миний Facebook дээр байгаа шүү дээ. Би ч одоо цагаан сар мараар дээл зарна одоо их л энгийн үнштэй тэгээ юмнуудаа ингээл хийгээл амьдралаа болгоол яваал явж байна. Ажлаа хийн, хажуугаар нь хувийн юмнуудаа хийн. Тэр юм мөн дээр ингээд бүх юмнууд нь байгаа. Маш гоё урлана. Тэгээд бас хичээл номоо хажуугаар нь заана ингээд. Яг л нэг Монголын одоо залуу гэр бүлүүд яаж хичээж явж байна тэрнтэй адилхан л явж байна да. Тий. 4 хүүхдтэй ч гоё үнээр айлна. Тий. Одоо монголчууд олоолаа болвол тэгэл илүү хүчтэй болно шүү дээ. Тий шүү дээ. Одоо ер нь бол хүн ам ихсчиж л эдийн засагт хэлнэ. Жижиг хүн амтай, бага хүн амтай улсад бага л эдийн засаг байна. Үндсэндээ бол тэр Казахстаны хөгжил, Монгол улсын хөгжил хоёрын ялгаа яагаад гарцсан юм бэ гэхэлэр Монгол 3.5 сая, Казахстан 10 сая л болчиход байгаа л байхгүй. Энд чинь хүн ихсчиж одоо бидрээс бодоод үзэхгүй 3 дахин их хүн ам дахиад байна. Тэгвэл тэр хүмүүсийн аймагуудаар, орон нутгуудаар одоо амьдрах нь шүү дээ. Тэгээ Улаанбаатар эсвэл ийшээ Төв аймаг мөнгөөр ингээд зөндөө хүмүүс энэ хэмжээгээр юм их зарагдана. Энэ хэмжээгээр эдийн засгийн эргэлтгүүн, цусгүүн. Энэ олуулаад болох хэрэгтэй. Харин тийм. Одоо бид чинь 3.5, 3.6 болж байна уу? Харин сүүлийн үед бол хурдтай явж штэ. Одоо энэ ирчээ алдахгүй. Тэгээ дээрэс нь сайхан эрүүл нийгмийг зохицлоогоол ингээ явахад бол Монгол улс ирээдүйд бол алдахгүй сайхан. Сая нэг хэсэг гадагшаа явах хөдөлгөөн нэлээд нэмэгдсэн. Нөтлөн уушна тий. Ялангуяа залуучууд. Тэн дээр та ямар бодолтой байдгүй? Явсан хүмүүс юу ихэнх нь ирэхгүй л тал руугаа л болчтой юм шиг байна. Тий, янз бүр л байлаа өөрхөө бас нутаг усаа санаж байгаа хүмүүс их байна, ирж байгаа юм ч байна, явж байгаа юм ч байна. Эцсийн дүндээ яг хоо миний өөрийн зүгээр шийдсэн зүйл гэвэл бол гадагшаа явах зүүнүүд зөндөө л байсан. Боломжууд бол. Тий, тэгээд үндсэндээ Монгол улсдаа их орондоо ажил төрлөө хийгээд хүнээс дутхгүй сайхан амьдраад гэр бүлээд хичээгээд хөссөн юм хийгээд энэ цэнгэг сайхан агаараараа амьсгалаад ингэж явахыг л илүү их хүссэн. Ингэж болдгийм байж тээ гэдгийг бас олон залуучууд харуулж байгаа болов гэж бодож байгаа. Мэдээж одоо тэр гадаад явсан залуучуудыг бол ерөөсөө буруутгахгүй. Тэр хүмүүс бас Монгол руу тодорхой хэмжээний мөнгө урсгал, гадаад валют оруулж ирж штэ. Энэ бол бас зөв зүйтэй асуудал. Яг болно штэ. Нэг хэсэг Солонгос хэцүү байсан тэр үедээ бол Германд очиод үйлдвэрт нь ингээл хэдэн мянгаараа ажиллаад хар ажил хийгээл авсан цалингийн Солонгос улс нь аваад улсаа хөгжүүлээд ерөнхийлөгч нь харж тэрийг үйлээд ажилчтай харж үйлэл явжсэн тохиолдол гарч ирсэн шүү. Яг тэ одоо тэгээ манайх тэр үедээ явган болов. Тэгээд гэхдээ бас тэр үеийг бодуулч харин ч бас арай л өөр байна л да. Гэхдээ л ер нь бол гадаадад ажиллах нь ажиллаад л дуртай зүйлүүдээ хийх. Гэхдээ явандаа бол сайхан болохоор нь орж ирэх биш. Жоохон хэцүү багт нь бас оюун санааны хөвд ч гэсэн тэр гадаад дотоодоос одоо ингээд туслаа дэмжиж зөв зүйлийг бас хэлээд дээрэс нь бас ингээд сайхан болохоор нь гүйж ирэх биш. Сайхан болоход нь бас хүч нэмрээ оруулцаарай л гэж хүсмээр байна. Зөв. 4 хүүхэдтэй гэснээс одоо нөгөө хүүхд хүмүүжүүлнэ гэдэг чинь бас их хүнтэй. Тэнд ер нь хэр учир нь олж байна. Ямар асуудалтай бас чанга жишүүтэй. Өсвөр насны хүүхдүүд за бага насны хүүхдүүд гэдэг мэдээж бол одоо юу н тис өөр. Одоо аль болох хүүхдүүдтэйгээ ярилцах асуудлуудын одоо нэг хүчээр шийдэхээс илүүтэй ер нь тэгэл оюун санаанд нь сэтгэл зүйд нь одоо сэтгэл зүрхэнд нь юм хийж өгөх тэр талаас нь л ажиллаж байна. Тэгэхгүй л одооны хүүхдүүд чинь ер нь бол манай том хүчин сая 9-өө төгсөөд тэгж ярьсан шүү дээ. Би одоо энэ цаашаа сурмааргүй байна. За. Би яах ч юмсан чинь ажил хиймээр байна. Энэ интернетээр нөгөө нэг одоо ингээд юу вэ? Контент монтед одоо бүтээл янз бүрийн юмнууд хийгээд ингээд мөнгө олмоор байна. Энэ сургууль сурахлаар ингээд залхаад байна. Одоо ингээд би цагаа дэмий өрөөд байна. Тэрний оронд би ингээд өөр програмууд сураад ингээд интернетээр сошиалаар ингээд явмаар байна. Тэр нь нэг бодлын зөв. Нэг бодлын би бол тэрийг бол хүндэтгэж хүлээж авч байгаа. Гэхдээ боловсрал хэрэггүй гэдэг ийм буруу ойлголтыг сүүлийн үед ингэж хүүхдүүдэд өгөөд идэх болчих.
хин өгöd байгаа, хаанаас өгöd байгаа, юу болоод байгаа тий. Хүнд юм өгөхдөө жоохон бодолтой өгөх хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ манай хүүхд ч гэсэн тэрийг үзсэн эсвэл ингээд өөрөө бодсоор байгаа юм болсон ба шүү дээ. Энэ хичээл үнэхээр залхааж ийн гэдэг юм ойлголтыг авсан ба шүү дээ. Тэр бол маш буруу ойлголт. Тэгээ ямар ч үсэн би бол маш тэрнэр бол өөр зарим удаа аав нар бол уурлаад алгадаад авахд бол бас хэцүү шүү дээ. Одоо сурахгүй гэдэг гэвэл бас хэцүү шүү дээ. Тэгэхэд бол ямар ч үсэн бол маш юу яаж байгаад ярилцсан. Боловсрал байх ёстой. Чиний сэтгэлгээ маш сайн байна, болж байна. Чи ингээд ажил төрлөө хийгээд юм уу эсвэл одоо ингээд энэ чиглэлээр хажуугаар нь ингээд хиймээр байгаа юм а хийгээ яв. Гэхдээ энэ боловсрал гэдгийг бол битээ орхоо. Тэрийг битээ орх. Баян аав ядуу аав гэд номдэр ч гэсэн гардаг шүү дээ. Тэр баян аав ядуу аав хоёулаа л боловсрал эзэмшсэн хүмүүс байгаа шүү дээ. Зүгээр сэтгэлгээ л өөр байгаа даа. Гэхдээ баян аав ядуу аав хоёрын бодол нэг юм дээр л адилхан байдаг байхгүй. Боловсрал дээр хүн боловсрал эзэмших ёстой. Дээшээ ингээд юм сураад явах ёстой гэдэг дээр бол хоёулаа адилхан бодолтой байгаа шүү дээ. Бусдын дээр нь бол эсрэг байр суурийг бол авч байгаа баг. Тэгээ өөрчилсөн манайг бол одоо тэрийг ойлгосон. Одоо хичээлдээ их өөр хандж байгаа бас их дуртай дажгүй. Тэгээ бас болоодоо л гэж бодож байна. Энэ чинь амьдралын бас нэг юм эргүүлгүүд яваад байгаа байхгүй. Тийм хүмүүс ярина сурхалтыг одоо тэр ярилцах л чухал юм байл л дээ. Гэхдээ ихэнх нь ярилж чаддаггүй юм шиг санагдсан. Шууд орлоо шүү дээ. Гэхдээ угаасаа тийм мэдрэмж төрнө. Би сурахгүй гээл түн яагаад гэдэг юм гоо. Югсгүй би наад хичээлийг чи хийх ингээд дэлхийд юм цагаа бараад байна. Гингүүт дотор бас ингээл эвгүй болол явчихж байгаа юм чи. Юу яриад байгаа яагаад ийм бодолтой болчдөг вэ гэл бодно ш тэгэхээр. Тэгэл гүнзгий амьсгаагаа аваад маш сайн тайвширж байгаа л. За энэ хүүхэд яг дотроо юу бодоод байна гэдгийг сайхан яриулаад. Гол нь бол айж биш ярилцаж өсөх хэрэгтэй. Айхгүй байна гэд даварж бас бүр ингээд тэ ингээд хамаа намаагүй бас тийм байж болохгүй. Ер нь юм далтан дундаж хэмжээл байх хэрэгтэй. Манай би ч одоо их мундаг хүний хажууд их явлаа. Ярилцдаг байлаа. Шав. Ломбин юм аа гэд талигач одоо өнгөрсөн жил багш маань өөдөлсөн. Тэгээд 7 нэмагийн нэг гэдэг одоо энэ хинтигийн боройд хүн байгаа шүү дээ. Соёнгийн өрүүлж их мундаг хүндэ миний багш чинь. Тэгээд багш маань бол ийм л юм зөгчөөс. За мөг сайхан. Альва зүйл ерөөсөө алтан дундч л байх хэрэгтэй. Хит одоо хитэрсэн одоо юм зүйл байж болохгүй. Хит одоо доошоо байж болохгүй. Тэр нэг голын зураас гэдэг юм ийг л ойлгож байгаа. Энэ ардчлал, хүний эрхчлөө, тэ нийгэм ер нь бүхэл асуудал ерөөсөө тэр зураасыг л битээ даваач. Эсвэл зурааснаас битээ доошоо орооч гэдэг байгаа байхгүй. Ухамсарын төвшин юу гэдэг юм то бүх зүйл дээр хим хэмжээл гэж юм байгаад. Хим хэмжээг барихгүй болоод ирэхээр дээшээ оронгууд нь хараа зөвхөл доошоо оронгууд нь дэвсэл ингэж байгаа байхгүй. Чинь ерөөсөө л юм зураас. Тэр үгэл их бас энэ одоо зам гэдэг шиг энэ зураас шиг ингээл бас явж ин да. За подкастын маань үзэгчдэд зориулаад та өөрийнхөө хувийн зүгээс анхааруулах эсвэл өөрийнхөө хувийн байр суурийн хуваалцаач. Тэг. За яг одоо юу хэлэх вэ? Сая ер нь бол ихэнх юм ярьчлаа. Тэгэхээр одоо монголчуудаа бол оюун санаагаа тарих толгоогоо сайхан ингээд цэнгийг байлгаарай. Аливаа асуудалд ингээд цензуртэй маш олон талаас нь харж тэгж хандаарай. Бити шууд зөвхөн нэг өнцгөөс хараарай. Олон өнцгөөс харахгүй болдгүй юм шүү. Асуудлыг шийдэхэд. Тэгээ дээрэс нь одоо энэ нөө юу гэдэг нэгээ хэдүүлээ энэ сошиал орчинд одоо энэ янз бүрийн муухай хараал өрөөлөөр хийлэхтэй ийм юмнаас аль болох татгалзъя. Та нар маань бас энэ дэр жоохон ухаантай байгаарай. Энд чинь ганцхан одоо та амьдраагүй. Ганцхан би амьдраагүй. Хин энийхээ одоо эрхийг хөндлөж тэ одоо ингээд нөө таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг шиг. Энэ нийгэмд бол бид нар хангалттай эрх чөлөөтэй байгаа. Тэрийг зөв идэл ял гэж хэлээд. За баярлалаа. За ажлын дараа подкастын энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Манай подкастыг Интер ном хамтран зохион байгуулдаг. Та бүхэн өөрийнхөө хүссэн номыг Интер номын бүх салбар дэлгүүрээс болон Интер ном цэгийн вебсайтаас судалж авах боломжтой юм шүү. Мөн зочин байна бэлгэлсэн зам хэмээх номыг мөн авч уншихыг уриалж байна. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Энэ удаагийн дугаарт аюулгүй байдлын судлаач Мөнхбатын Мөнх сайхан маань ирж оролцлоо. Тэгээд
цаг зав зориулаад ирсэнд. За баярлалаа. Таны бас сошиалд өрнүүлж байгаа энэ ажил үйлсэд нас өндөр амжилт хүсье. Та бүхэн бас дагаад дэмжээрэй гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Audio